За өнөөдрийн миний вебинар орох сэдв болохоор auction market theory-гийн ерөнхийдөө үндсэн ойлголтыг нь ярих гэдэг байгаа. Хүмүүс одоо ерөнхийдөө нөгөө auction market theory-наас footprint гэдэг зүйлийг айгүйх мэддэг, тэрнгүүрээ айгүйх арилждаг харагдаад байгаа байхгүй. За тэгээд энэ удаагийн вебинар дээр болохоор ер нь яг auction market theory гэж яг юу вэ? Яг юу хэлж өгөх гээд байгаа вэ гэдгийг нь гол утга санааг нь ярилцах юм. За тэрэн дээр нэмээд volume profile-ыг арилжаанд хэрхэн яаж ашиглах вэ гэдэг талаас нь ярих вебинар байгаа шүү. За намайг Баяр Магна гэдэг. За Эрдэнэтэд эхнэр хүүхдийн хоёр хүүхдийн хамт амьдардаг. Арилжаа хийж эхлээд ер нь нийтдээ 6 жил болж байна. Дунд нь 3 жил завсарласан. Анх арилжаа суралцаж эхлээл auction market theory-г онлайнаар заалгаснаас хойш түүнээс хойш ер нь өөрөө яг бие даан судлаад одоо суралцаад явж байгаа тийм арилжаач юм байгаа. Одоогор бол одоо миний арилжааны стратеги гэх юм бол volume, TPO chart, footprint доод дээр суурилж арилжаанд ордог байгаа. За өнөөдөр ярих нөгөө auction market theory-ийн нөгөө гол санааг нэг жишээгээр тайлбарлах гэдэг үзье. За ерөнхийдөө за ийм байна да. Талхны үн талхан дээр ерөнхийдөө нэг амьдралд ойрхон гэдэг утгаараа нөгөө талхан дээр авцсан шүү. За талхны үн 3 сарын турш 2000 төгрөгөөр худалдаалагддаг байсан ба энэ үн цэн тогтсон шудраг үн. Яагаад гэвэл хэрэглэгч үйлдвэрлэгч хоёр аль аль нь энэ үн дээр худалдаа хийхийг зөвшөөрсөн. Гэтэл талхны үн гинэт 2500 болж нэмэгдсэн. Энэ хэрэглэгч нарт хүнтэй байсан учраас худалдаа авалт буурсан. За талхны үнс нь буцаад 1800 төгрөг болж буурахад үйлдвэрлэгч нарт ашиггүй байсан учраас талхны үн дахин өсөж 2200 төгрөг дээр очиж байгаа. За энэ тухайн талхны дахиад шинэ үн цэн гэдгийг ер нь хэлж өгч байгаа гэсэн үг байхгүй. Энийг одоо нэг чартн дээр нэг жоохон тайлбарлах гэдэг үзье. За нэг юм хүн болгоны ярьдгаар энэ болохоор нэг рейнж гэж яриад байдаг шүү дээ. За рейнж дээр ингэж тогтоод талхны үн маань гинт одоо нөгөө нэг борлуулалтаас хамаарат ч юм уу тэр бараа бүтээгдэхүүнээс хамаарат өссөн. За энэ маань болохоор хэрэглэгч нарт ерөөд үнэтэй байсан учраас буцаад үнэн буугаад бүр доошоо унаад энэ нь болохоор нөгөө үйлдвэрлэгч нарт ашиггүй байсан учраас дахиад үн цаашаа яваад энд дахиад үн цэнэ олж байгаа буюу одоо нэг өнөөдрийн ярих гэж байгаа auction market-ийн юм маань яг ингэж явж байгаа. За энийг энэ дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа зүйл шүү. Асуух юм байвал шууд дундаас нь зогсоогоод асуучаараа ойлгохгүй байгаа юм аа. За ерөнхийдөө одоо саяны ярьсан шиг энэ баланс буюу баланс гэдэг нь зах зээл дээр зөв үнийг олсон худалдаа авагч ба худалдагч хоёр сэтгэл зүйн хангалуун байдалд байх үеийг болохоор ерөнхийдөө ханш үн цэнэ олчлоо гэж ярьж байгаа. За auction market theory-гийн гол суурь нь гэсэн үг байхгүй суурь ойлголт нь. За энэ үн цэнэ олж байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр энд одоо маш их цаг хугацаа өнгөрөөж байгаа. За одоо ингээд харахад жишээлбэл алт сая дөнгөж сая энд үн цэнэ олсон байна. Үн цэнэ олоод энд одоо нэгсэн баланс үүсгээд энэ баланс маань энэ баланс дотор нөгөө маш их арилжаа хийгдээд за энэс гараа явж байгаа дахиад одоо үн цэнэ олох гээд явж байгаа гэж харж болох зураглал явж байгаа гэсэн үг байхгүй. За энэ баланс дотор ягаад ийм үн цэнэ гэж ингэж хардаг вэ гэхээр энд чудраг үн цэнэ тогтсож байгаад нэгсэндээ эрэлт нийлүүлэлт энэ дээр тэнцэж байгаа. Энэ дээр баланс дотор яг юу байдаг вэ гэхээр одоо нэгсэндээ институцүүд хийж сангууд гэдэг ингээд том байгууллагууд ерөөхдөө энэ арилжаагаа хийдэг. Тийм учраас баланс илүү ер нь хүчтэй бас ер нь үн цэнтэй байгаад байдаг гэсэн үг. За тэгэх юм бол ер нь хааш яг яаж хөдөлт юм бэ? Цикл нь яаж хөдөлт юм бэ гэдэг. Өнөөдөр нөгөө auction market-ийн гол санаа нь болохоор юм байгаа шүү. Хааш ерөнхийдөө баланс, имбаланс, дахиад баланс үүсгэлээ, баланс үүсгэлээ, имбаланс гэж явна гэсэн. За тэгвэл өнөөдрийн ярих хамгийн гол санаа маань одоо эднэр гэсэн үг байхгүй. За хаашаач явж ирсэн балансаа үүсгэж явна. Тэр балансыг үн цэнэ гэж харахад байд. Балансаас гарч байгаа зүйлийг нь имбаланс гэж хардаг. Тэгвэл ерөнхийдөө auction market-ийн маань гол утга санаа нь ерөнхийдөө энэ гэсэн үг байхгүй. За балансыг хэдүүлээ ерөнхийдөө нэг ингэж ойлгочихъя. За имбаланс гэж яг юу вэ юм бэ те? Яагаад баланс имбаланс гэж яриад байгаа вэ гэхээр имбаланс гэдэг нь зах зээлийг одоогийн үнийг зөв гэж үзэхэ болж
одоо нөгөө ханшмаа шин үн цэнэ хайж гэлж байгаа үеийг имбаланс гэж нэрлэдэг гэсэн. А шинж тэмдэг нь болохоор мэдээж нэг тал нь одоо байр сэлнүүс сэлэрсэн илүү хүчтэй давмгаалж байгаа талыг л ерөөхдөө имбаланс гэж байгаа. За одоо яг энэ дээр харагдаж байгаа гэсэн үг. За юун дээр харчих дүү? Чартн дээр харчих дөө. За одоо энэ болохоор volume profile гэдэг одоо миний ашигладаг индикаторын нэг байгаад байгаа. За энэ дээр одоо нэг үнц нь хаана байна? Энэ баланс нь хаас үүсэж байгаа гэдгийг энэчээс бас харж болтой гэсэн. За жишээлбэл алтын доод жишээлбэл за энд үнц нэ олцсон байж байгаад зад энэ балансыг болохоор үнцнийг болоод дараачихаа үнцнийг гарч явж байгаа энэ хэсгийг нь болохоор энэ баланс гэж байгаа гэсэн үг байхгүй. Дахиад алт маань энд үнцнийг олсон байна. За ерөнхийдөө нэг ийм циклийг л auction market theory-гийн гол утга санаа гэж хэлж байгаа. За одоо нөгөө нэг ханшаа нөгөө нэг одоо нэг юу гэмт одоо фрактал гэж яриад байдаг шүү дээ хүмүүстэй давтамж нь одоо нэг иймэрхүү баланс хөдөлдөг. За энийг ерөнхийдөө яг auction market theory гэж ярьж байгаа шүү. За одоо энэ auction market theory-гийн гол санаа нь болохоор ерөнхийдөө ямар нэгэн индикатор бол биш. Тэгтээ зах зээлийн логик, зам төлөвийг зорилгыг ойлгох арга үн яагаад хөдөлж байна гэдэг нэг асуултанд хариулт өгдөг гол индикатор гэсэн үг байхгүй. За нэг иймэрхүү за арай хурдан яваад байна уу? За жоохон 50 явах юм уу? За тэгээ. Тэг. За одоо саяны нөгөө нэг ярьсан дээр асуух зүйл байв шууд асуу авч тээ. Тэгэхгүй л яг нэг асуух юм байхгүй учраас яг явчих гад биш шүү. За асуух юм байвал хурдан шиг хурдан ярихаар гоё бас хурдан ойлгоод тах шиг биш. Яг зүгээр саяны нөгөө нэг тайлбарсан. Одоо би энэ дээр нөгөө хитрхи задлаад ярихгүй байгаа даа. Хитрхи нөгөө задлаад ярьчих юм бол нуршчих юм бол бас хүмүүс нэг жоохон сонирхолгүй санагдаа. Дээрээс нь бүр хитрхи нэг сонирхолтой юм болчих юм болоо гэдэг. Базаал товчхон ярьж байгаа байхгүй. Яг дундаас нь зүгээр ойлгохгүй юм байвал эргэлзэж байгаа юм байвал асаагаад явчаараа гэж хэлж байгаа юм. Нөгөө нэг ханшийн цикл нь гэж ярьж байгаа шүү дээ. Цикл нэг ингэж хөдөлтөө шүү л гэдэг юм яриад байгаа гэсэн үг байхгүй. За энэ нөгөө нэг хүн болгоны нөгөө яриад байдаг рейнж те. Рейнж дээр яг юу болоод байгааг нь одоо нэг яг нэг auction market-аар тайлбарлаад байгаа гэсэн үг байхгүй. За энд бол ерөнхийдөө ханш үн цэнэ олж байгаа юм байна. За энэ гарч байгаа зүйлийг нь болохоор имбаланс гэдэг юм. Дахиад дараачихаа үн цэнийг олох гэж явж байгаа хөдөлгөөнийг хэлж байгаа юм байна. За энд бол ерөнхийдөө нэг талын давмгаалсан хөдөлгөөн явж байгаа баяр их байгаа учраас ханш дахиад дараагийнхаа үн цэн рүү гож явж байгаа гэсэн л энэ зүйлийг хэлж байгаа гэсэн үг байхгүй. За ерөнхийдөө нэг auction market theory-д маань яг ямархуу төлөвлөд ямархуу нөгөө зорилготой байж ажилдсан бэ гэдээ одоо энэ дээр нэг оруулчихсан байгаа гэсэн үг. За TPU profile энэ маань болохоор ерөнхийдөө нөгөө цаг хугацааг заадаг. Цаг хугацааны хувьд одоо нөгөө auction хаана одоо удаж гин тий одоо баланс маань хаана үүсээд удаж гин энэ нь болохоор энэ цаг хугацааг өнгөрөөж чадчихвэл энэ маань болохоор fair value гэдэг одоо үн цэнэ олж байгаа хэсэг байна гэж хардаг. TPO чартаар. За volume profile маань болохоор бидний одоо бүгд мэддэг шүү дээ тийм. Ингээс татаж үздэг. Энэ маань одоо яг юу заадаг вэ гэхээр хамгийн их худалдаа авсан зарсан нөгөө нэг эзлэгүүнийг нэгсэндээ ингэж харуулж байгаа зүйл гэсэн үг байхгүй. За тэгээд VWAP байгаа. За нөгөө DOM буюу heat map байгаа нөгөө хөрвөх чадвар liquidity-г хардаг. Одоо нөгөө order flow-ийн нэг юу шүү дээ тийм. Дахиад хардаг tool гэсэн үг. За мэдээж бидний бас мэддэг footprint орж явж байгаа. За эдгээр маань бүгдээрээ нийлээд auction market theory-г өөрөө нэгсэндээ цогцоор нь амилуулж явдаг байх нэ. Өнөөдөр тэгвэл за volume profile маань зах зээл дээр яаж ашигладаг, яаж ашиглаж болох вэ, юу зааж өгж байгаа вэ гэдгийг хэдүүлээ одоо нэг ерөөхдөө тайлбарлаад ярив. За volume profile маань ерөөхдөө дотроо бол бидний хамгийн сайн мэддэг POC буюу хамгийн их volume бүртгэгдсэн үнийн түвшинг заадаг. Мөн value array буюу одоо нэг баланс хэсгийг маань 70% арилжаал гэсэн volume хэсгийг зааж байгаа. Дээрээс нь value array high болон low хэсэг байгаа. Энэ маань болохоор арилжааны нэгсэндээ нэг support resistance бүс болчихж байгаа гэсэн. За low volume node буюу одоо хамгийн бага арилжаал гэсэн бүс байгаа юм.
За дээрэс нь high volume-нууд буюу за энэ хамгийн өндөр волюм балансын дараачийн баланс гэж хэлж болох. Тэ. За эднэр дээр ханьж очоод яг ямар реакшн авч болдог вэ гэдэг талаас нь одоо дэлгэр ярилцъя. За point of control мэдчихэж байгаа шүү дээ. Энэ ханшин дээр хамгийн их арилжаалагдсан цэг тэ. За бактери ирээд ханш яг яаж болдог вэ гэвэл rejection авч болдог. Нэгсэндээ нэг дээшээ явж байгаа хөдөлгөөн бактери ирэн готлоо дахиад rejection аваад буцаад дээшээ явчихдаг шүү дээ. Трендing хөдөлгөөн хийж болдог. За дээрэс нь болохоор хамгийн их арилжаалагдсан бүс болохоор нэг support resistance шиг арилжаад тэр бүсийнхаа доор орсон бол доошоо явах магадлал нь бас болцоод байдаг гэж үздэг шүү дээ. За value арай за одоо энэ дээрээс харж болж байна. За одоо миний хардаг энэ одоо өдөр болгоны volume profile байгаад байгаа. За энэ маань яаж ажилладаг вэ гэхээр өдөр болгоны энэ эзлэхүүнийг ингээд бүртгэж явдаг гэсэн үг байхгүй. За одоо жишээлбэл ханш энд дээш энд үнцнийг олж агаад за энд одоо нэгсэндээ value area high дээр хурж ирээд энэчнээс rejection аваад нэгсэндээ bias орж ирээд ханш дээш явж байгаа хөдөлгөөнийг энэ value area high ингэж ажилладаг байна. За энэ low нь яаж ажилладаг юм бэ гэхээр за ханш одоо нэгсэндээ энийг хит үнэтэй гэж үзэх юм бол буцаад одоо энэ high дээрээс ундаг. Low дээрээс энэ хит хямдхан гэж үзэх юм өсдөг. За энд үнцнийг олоод энийг үнцнийг олоод юу ягаагүй бүртгэгдэг үнцнийг дараачихаа үнцнийг хайж байгаа бол дахиад дээшээ гараад энэ хавьд дахиад үнцнийг өөрөө балансаар үүсгдэг гэсэн үг байхгүй. За ингээд татчихъя. За өнөөдрийн алтны чартан дээр болохоор энэ дээр нэг юм үнцийг тогтсон байна шүү дээ. Энэчнээсээ яг өөр дараагийн үнцнийг хайж явж агаад энэ өнөөдрөх биш биш энэ хэд хоногийнх юм баг 30. За энэчнээс үнцнийг за одоо нэг value area high low маань яаж ажиллаж байгаа гэхээр за энэ ханш энэ доор хурж ирээд энийг хэд хямдхан байна гэж үзэх юм бол энд одоо нэг цаг хугацаа өнгөрөөж чадахгүйгээр буцаад ороод ирдэг гэсэн үг. Орж ирээд дараачихаа одоо нэг үнийн төвшөнд очоод энийг хэд үнэтэй гэж үзэх юм бол буцаад цаг хугацаа энэ дээр өнгөрөөж чадахгүйгээр энэ буцаад баланс дотор ороод ирж байгаа гэсэн үг. Энд одоо нэг үнцнийг дахиад нэг олцсон байгаа газараа ханш явж байгаа гэсэн үг. За ингэж явж байгаа дахиад энийг шудраг үнцэн гэж үзэхэ болсон цагтаа имбаланс хөдөлгөөн яваад за имбаланс хөдөлгөөн яваад дахиад нэгсэндээ баланс үүсгдэг гэсэн үг байхгүй. За болохоор энэ нь болохоор нэг балансын ер нь нэг дотор юу болдог процессыг ярьж байгаа. За үнийн бүс гэдэг нь тухайн үеийн үнийн дүнгийн ойролцоогоор 70% нь үүссэн үнийг хүрээ юм. Энэ бүсийг хөвчлэн институтууд арилжааж хээжин эрхлэгчид томоохон хэмжээний тоглогчид болон зах зээлийн үүсгэгчид үүнийг шудраг бүс гэж үздэг. Ягаад үн цэнтэй байгаа вэ гэдэг нь шалтгаан юм байх нь. За нэг value area high болон low цэг маань яаж ажилладаг вэ гэхээр одоо нэг support resistance болж ажиллаж байгаа гэсэн үг байна. Одоо энэ дээр харах юм бол энд одоо нэг үнцний олцсон байж байгаа дээшээ гарч ирээд зад дээшээ явахдаа value area high дээрээс гэсэн дээр rejection аваад явж байгаа гэсэн үг байна. За одоо нэг value area одоо high volume node маань болохоор ханш дээшээ явж байгаад буцаад унаад ирэх юм бол буцаад одоо ханш за дээшээ явж байгаад ингэж дээш явж байгаад ингэж доош ороод ирэх юм бол энэ баланс дотор үлдчихдэг. Нэгсэндээ энэ болохоор нэг өмнө шудраг үнцэн байсан учраас хинчээний үлдээд байх юм бол цаг хугацааны үед энэ маш их цаг хугацаа зарцуулдаг. Дээрэс нь дээшээ явж байгаа тренд маань энд дотор дуусч болдог гэсэн үг байхгүй. Энийг хэлж байгаа. За low volume нүүд маань яадаг вэ гэхээр ханш одоо нэгсэндээ хамгийн бага арилжаа хийгдсэн хэсэг болчихж байгаа гэсэн үг. За энэ хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг дээр яаж ажилладаг вэ гэхээр энэ дээр одоо үн зогсдгоо шууд нэвтрээ явчихдаг. Хэрвээ эсвэл нэг stacked imbalance юм уу маш их bias юм уу нэг талд нь ороод ирсэн бол энэчээс rejection аваад зогсохгүйгээр шууд явчихдаг гэсэн үг байхгүй. Нэг иймэрхүү ажиллагаатай зүйл байгаа. За асуух юм байна уу? Юм асуухгүй болохоор бас живгүй юм байна. Ганцаар яриад явахаар. Өөрөө энэ дотогтой түрүүнд татсан байгаа харагдсан шүү дээ. За тий. Тэр нэг daily байна уу те?
харагдсан байсан. Энэ өдрийнхийг харуулж байгаа. Өдрийнх нь тий. Тэгээ энэ одоо тухайн өдөр за одоо жишээлбэл энэ дэр ингэ явж шүү дээ. Дээшээ ер нь имбаланс хөдөлгөөн байсан байна. Одоо трендтэй гэж ярьдیں۔ Трендтэй өдөр байна. За маргааш нь тэгвэл яг юу харах вэ гэх юм бол за окей ханш дээшээ байгаа юм чинь би бай орох юм байна. За одоо тэгвэл хаана ирж болох вэ гэдгийг ер нь үзнэ гэсэн үг байна. За өнөөдөр тэгвэл энэ ингээ хаагдчихж байгаа юм би энэ ханшийн бай волюм нүүд болчихж байгаа гэсэн үг. Ханш мэдээж энэ дээр ирэх юм бол би эхний оролтын цэгийг бай цэгийг энэс харж эхэлнэ гэдэг одоо нэгсэндээ арга барилаа боловсруулдаг гэсэн үг байхгүй. За тэгээд энд ийшээ ороод ирлээ. Дахиад хоёр дахь арилжааны хэсэг хаана байх юм? Мэдээж энэ балансын value арай low дээр орж ирэхээр дахиад би buy сонирхож болно. Гэт ерөнхийдөө нөгөө трендийнхэн дагаа гоё оролтыг хийгээ явчих болдог гэсэн үг байхгүй. Өдрөөр харах юм бол эсвэл хүсэх юм бол volume бол яг юу харуулж өгдөг вэ гэх юм бол за хүсэх юм бол би энэ 3 өдрийн датаг нийлүүлээд ингээд нэг харцсан ч бас болно гэсэн үг байхгүй. Ингээ харах юм бол энд одоо нэг юм том баланс байна. Энэ балансаас гараад ямар rejection үзүүлэх үү гэдгийг бас энэ бас нэмэлтээр харж болдог гэсэн үг. Volume-ыг бол яг яаж татчих болно гэсэн үг. Гол нь яг хэдийн хугацааны датанаас хэрэг мэдээлэл авах гэж байгаа гэдгээс шалтгаалж бол яаж байгаа гэсэн үг байхгүй. Volume маань бүр ингэж юугаар нь 30 минутаар нь чарцсан бас болно гэсэн үг. За энэ байгаад шүү дээ. Эднэр дээрээс нь ч ингээд хараад бас арилж ажиж болдог гэсэн. За тэгэл ер нь volume дээр яг одоо нэг TPO chart-ийнхаа үндсэн цаг хугацааг нэмэл явуучаал илүү гоё арилж амархан болчихж байгаа юм дөө. Амархан ч гэжтэй илүү нэг ойлгомжтой байдаг гэж ярих юм уу? Өөр асуух юм байна. Дээр бас нэг энэ хүмүүс ярьж байсан шүү дээ нэг наад нөгөө TPO график гэж нэг үсэг үсгээр нь бүр ингээд уншдаг хүн байгаа гэдсэн. Тэр үсэг үсгээр нь уншаад тэгээд тэрийг яг яаж нөгөө нэг аймаг ашигладаг бол ийм байгаа. Энэ өштэй те TPO chart маань юм. За одоо нөгөө volume profile болон TPO chart-ын ялгаа нь юу вэ гэхээр volume маань түрүү нөгөө эзэлхүүн заадаг гэж хэлсэн шүү дээ. Яг тэр хэсэгт ямар их арилжаа, хэрэг арилжаа хийгдсэн зааж байгаа гэсэн. Тэгвэл TPO chart маань тэр хэсэгт хэрэг цаг хугацаа зарцуулж байна гэдгийг хардаг гэсэн үг байхгүй. Нэг нь болохоор худалдаа авалтын эзэлхүүн нөгөө нэг buyer sellers нь хэдэн гэрээгээр орж иж байгааг харуулж байгаа бол TPO chart маань яг одоо байгаа газраа хэрэг цаг хугацаа зарцуулж байна гэдгийг харж байгаа зүйл гэсэн үг байхгүй. За тэгэхээр бол одоо энэ нөгөө нэг A үсэг маань одоо ерөөхдөө яг 1:30 минут. Одоо энэ маань ингэж гарч байгаа нэг үсэг маань болохоор 1:30 минутыг зааж байгаа гэсэн үг байхгүй. Тэгмэл энэ TPO chart ч өөрөө нэг өдрийг ингээ илэрхийлж байгаа хөдөлгөөн болчихж байгаа гэсэн үг. За мөн ялгаа байхгүй энэ цагаанд пок болчихж байгаа. Энэ value area high low гэдэг ингээ явчихж байгаа. За одоо ялгаатай юм нь болохоор энд үн байна тий. Одоо яг энэ хэсэгт үн тогтож байна. Одоо volume дээр одоо энэ volume profile-аар харах юм бол энд одоо энд үн тогтож байна. Тэгэх юм бол TPO chart энийг цаг хугацаагаар энэ цаг хугацаанд тэгвэл энийг баталж өгч байна. Энэ тогтож байгаа үнийг баталж өгч байна. Яг юуг нь баталж өгч байгаа юм бэ гэхээр нөгөө нэг fair value юу шудраг үнцийг баталж өгч байгаа юу гэсэн chart гэсэн үг байхгүй. Энэ хоёрыг ингэж холбож явж байгаа. За тэгээ үсэг үсгээр нь уншина гэдэг маань болохоор жишээлбэл за энэ нэг үсэг гарлаа шүү дээ. Одоо хаашаа. За энэ би үсэг гарсан байна шүү дээ. Би үсэг гараад энд ингээд нэг дөрвөлжингээр нэмэгдээд байна уу? Эсвэл би үсэг нь ингээд доошгоо тэр чигээрээ яваад байна уу? Яг энэ дээр нэг энэ хэсэг дээр би үсэг нь байгаа дараачихын үсгүүд нь бөөгнөрөөд байна уу гэж энийг нь ажигладаг гэсэн үг байхгүй. Цаг хугацааг нь ажиглаж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ асуусан асуулт ойлгосноо манай. зөв ойлголоо. Их баярлалаа. Тэгэл энэ дээрээс эднэр дээрээс хараад ер нөгөө нэг одоо яг цаг хугацаа нь удаж чадчихэв нөө яаж чадчихэв нөө одоо нөгөө яг энэ баланс тогтож байгаа маань илүү шудраг хэмцэн гэж харагдаж байна уу гэдгийг ингээл хараад арилжаанд ашиглаад явдаг гэсэн. Юу цаг хугацаа нь удах тусмаа value area-гаас гарах магадлал нь ихсэж байна гэдэг ойлгож байна. Цаг хугацаа удах тусмаа ерөнхийдөө тэнд үн цэнэ олж байна гэсэн үг байхгүй юу? Үн цэнэ олоод тэгээд ер нь дахиж өөр үн цэн рүү
явах магадлал нь ихсэж чинь гэж ойлгож болохгүй. Эсвэл нөгөө яг Одоо ингэж байгаа гэсэн. За тэнд мэдээж за нэг заримдаа баланс үсгээд 2 3 хоног болдоо шүү дээ тий. Тэнд ингээд хаш үн цэнэ олцсон байна. Үн цэнэ олохоо одоо тэрийг шудраг үн цэнэ гэж үзэхэ болох юм бол нөгөө нэг бидний яриад байдаг трендing хөдөлгөөн орж ирдэг гэсэн үг байхгүй юу? Дээшээ хүчтэй хөдөлгөөн орж ирж байгаа. За тэр маань яг юуруу татагдж байгаа вэ гэхээр дараажийнхаа үн цэн рүү тий. Дараажийнхаа баланс руу татагдж явж байгаа гэсэн үг байхгүй юу? юу volume profile-ыг session-ээр нь татаад байдаг шүү дээ. Тэгж татах хэрэг ер нь байдаг юм байна. Болно шүү дээ. Болно. Тэр тухайн season-д юу болсон байна гэдгийг нь харна шүү дээ тий. Гол нь гэхдээ нөгөө хэтэрхий олон татчихад ирэхээр өөрөө тэрэндээ толгойн эргэчихгүй л бол хамаагүй яаж татсан болно. Одоо жишээлбэл за би энэ дээшээ явж байгаа энэ хөдөлгөөн дээр ингээд татчихлаа гэж харъя л дээ. Тэгэх юм бол за миний хар бол энд нэг юм жижигхэн баланс байгаа юм байна. Хааш окей доошоо орж ирэх юм бол энэ дээр барих боломжтой юм байна. Энэ value area low байгаа юм байна. За энд ирэх боломжтой. За дангуутал дахиад энэ баланс байгаа тийм. Энэ баланс дээр ирэх юм бол ерөнхийдөө хааш бас барих боломжтой болчихж байгаа гэсэн. Ингээл явчихж байгаа гэсэн үг байхгүй. Энэ ч зүгээр энэ балансын хөдөлгөөнөөс хүртэл ерөнхийдөө мэдээлэл авч болдог гэсэн үг байхгүй. Volume profile-аар ер нь жоохон төлөвлөгөөг бол нэг хар зургийг гаргах юм. Тэг юм хэдэ энэ ихнүү яах нь гэж. Тэгээ одоо нөгөөсөө ингэж auction market theory чи юу заадаг юм бэ гэхээр баланс гэж заадаг шүү дээ. За тэгвэл volume-оор бид нэр яг юуг харж байгаа. Энд яг ингээд яг энэ шудраг үнцийн тогтож байгаа яг мөн үү юу гэдгийг нь илүү сайн ялгаж салгаж байгаа гэсэн үг байхгүй. За дахиад энд баланс тогтчлаа тий. Тэгвэл энийг дахиад шудраг үнцэн нэ гэдгийг ялгаж байгаа гэсэн. Ингэж чарж болно гэсэн үг байхгүй. Volume бол ер нь яг эзэлхүүнийг зааж байгаа юм байна. TPO chart нь цаг хугацааг зааж байгаа юм байна. Яг ерөнхий оролдоо хаана хийх юм гэх юм бол footprint нь илүү нэг бас баталгаажуулаад өгдөг гэсэн үг байхгүй. Одоо энэ auction market theory чинь одоо яг баланс имбаланс гэж байгаа хөдөлгөөнийг олж байгаа энэ одоо юунуудыг маань төлөвлөлтийг маань бүгдийг базаал auction market theory болгочихж байгаа. Илүү энийг ойлгочих юм бол одоо за ийм байгаа. Цаг хугацааг эзэлхүүнийг ойлгочих юм бол арилжаач илүү гоё болчихно, уян хатан болчихно. Яг одоо гэвэл одоо жишээлбэл за нэг ийм баланс үүсгэлээ хаш ингэж гарчаад ингээ ороод ирлээ шүү дээ. Яг ийм хөдөлгөөн болдог чартн дээр. Ингэж жагаад цаад ингээ доош явчихдаг. Энэ болохоор ерөнхийдөө энд ууг нь ингээд баланс үүсгэсэн байжгаад энийг хит үнэтэй үн буюу энд цаг хугацаа зарцуулж чадаагүй буцаж ханш баланс руу орж жагаад дараачийн хөдөлгөөн нь ерөнхийдөө доошо балансаа буюу одоо үн цэний хайгаа явж байгаа хөдөлгөөн гэсэн үг байхгүй юу? За өчигдөр чинь би алтан дээр байцсан байгаа. Яг бас нөгөө нэг цаг хугацаа энэ юм харж байгаа л дээр юм. Тийм байна. Энэ хэсэгтээс байцсан юм байна. Энэ дээрс энэ. За энэ ч ерөөхдөө байга харж байгаа. Яагаад гэвэл за энэ миний хувьд бол маш жижигхэн юм баланс үүсгэсэн байна. За хаш яасан бэ гэхээр хаш доош одоо нэгсэн гараад байна шүү дээ. Гараад байна. Тэгтээ гарч байгаа мөртлөөрөө энийг одоо нөгөө шудраг үнцэн буюу одоо нэг үнийг ханшиг хүлээмжшүүлэхгүй байгаа тийм. Буцаа баланстай татагдаад байна. Тэгээ дээрэс нь цаг хугацаа гэдэг зүйл маань энд удаж чадахгүй байгаа тийм. Энэний дараачаас яг явж байгаа хөдөлгөөн нь юу вэ гэх юм бол ерхийдөө нөгөө нэг дээш явж байгаа хөдөлгөөн болчихж байгаа. За мөн ялгахгүй энэ дээр бас нэг ингэж байдж байгаа. Энэ юуныхаа өмнөх балансынхаа бас бокон дээр том балансынхаа бокон дээр ирсэн байгаа хөдөлгөөн байгаа байхгүй. Тэгээ энэ чинь шалгаж байгаа хөдөлгөөн гэсэн. Тэгээд дээрэс нь ийм жижигхэн баланс үүсгээд өгчөж байгаа. Энэ окей. За баланс маань 2 төрөлтэй байгаад байдаг. 3 төрөлтэй байгаад байдаг. Нэг нь болохоор нэг ханшиг ингэж нэгсэндээ
шилжүүлж байгаа. Нөгөөх нь болохоор ханшийг төгсөж байгаа. Нөгөөх нь болохоор ингэ үргэлжлүүлж байгаа гэсэн нэг иймэрхүү ажиглагддаг байхгүй. Миний хаа. Тэгээ энэ баланс үүсгэжлээ. Жижигхэн баланс, маш жижигхэн баланс, 1 минутын баланс. За энэ чинь доошо цаг хугацаа өнгөрөөж чадахгүй. За би энэ дээрээс баядах юм байна гэдэг нь хэд энэ чинь арилжааныхаа шийдвэрийг хараад нэгсэндээ нөгөө нэг шууд нөгөө баланс цаг хугацаагаараа хараад эцээс оролт хийчихэж байгаа гэсэн үг байхгүй. Ингэж харж байна. Trading View Contour хоёр яа зүрхүү. Зөрөн шүү дээ. Contour чинь futures-ийн юу болчихж байгаа? Зүрхний дүнлээ. Тэгээд юугаа Contour харах уу? Юугаа Trading View зүгээр ингэж харж тийм үү? Одоо нөгөө нэг CFD дээр арилжаанд орж байгаа учраас яг энэ хэсгийг нь бол CFD дээр харж байгаа л болчихсон. Арай нарийн детальчлан гэдэг энэ чинь нэг footprint хараад за энэ нэг одоо ингэ хийж байгаа юм байна да, тэгж байгаа юм байна да, баталж өгч байгаа юм байна да л гэж хардаг гэсэн. Stop loss-оо тавихтаа болохоор нөгөө жоохон зөрдөг учраас уг нэг яг нэг гоё арилжаанд орох юм бол нэг 10 pip-ний stop loss тавиад орчих боломж байдیں۔ Гэхдээ ханш ер нь нөгөө CFD чинь futures-о дагаж явж байгаа учраас ер нь жоохон том тавь гэдэг нэг 30 pip дээр тавьдаг. Тавьж орчих. Яг миний саяны нөгөө нэг энэ базаад ярьж байгаа зүйл маань эзэглэхүүн цаг хугацааг ойлгочих юм бол та нарын арилжаач илүү амархан болчихноо. Энэ auction market теори ерөнхийдөө яг нэг ийм утгатай шүү гэдгийг л базаад ярьж байгаа гэсэн үг байхгүй. Одоо тийм зарим хүмүүстэй ингээд яг юм яриа сууж хахад ханш жишээлбэл энэ дээр ингэж жагаад ингэж унж ирээд энэ доошоо явж байгаа хөдөлгөөнийг ойлгодгүй байгаад байдаг байхгүй. Уг нь ханш дээшээ явах хэрэгтэй. Зөвхөн нэг чиглэлээр хараад байдаг тий. За энэ ингээд дээшээ явж байгаа угаасаа дахиад дээшээ явна гэдэг дахиад доошоо явах гээд байгаа хөдөлгөөнөөс л нэгсэндээ ингээл баядал алуулаад байдаг гэсэн үг байхгүй. Auction market-ийн цаг хугацаагаа эднэрийг мэдчихвэл ханш дахиад унж болох юм байна гэдгийг харж анзаарч болдог гэсэн үг байхгүй. Арилжаагч илүү уяатан болгож байгаа л гэсэн үг. Тэр нэг багтахгүй. Арай минь. Юу гэсэн бэ? Ярианд бүр сайн сонсогддгүй. Тэр нэг spike яриад ирсэн. За. Spike-ийн сэдвээр орох уу? Яг зөв би шууд volume дээр тайлбарлчихад. Би footprint руу өнөөдөр бол ерөөсө хазаахгүй. Яагаад гэвэл манай очроо маань өөрөө footprint заадаг учраас нөгөө footprint-ийг алхасж байгаа. Цаг хугацаа тэр эзэлхэн volume өөр юу гэдэг бус сэдвээс нь зөвхөн чөлөөтэй асууж болно. Юм тайлбарлаад өгч болно. Spike гэдэг маань ерөнхийдөө нэг ийм байгаа гэсэн үг. За окей, ханш ингээ балансчлаа. Үүслээ. Ханш одоо яг юу хийж гард юм бэ гэхээр энд нь одоо нэгсэндээ нөгөө volume болчихж байгаа гэсэн. Ийм volume баг байж байгаад одоо эдгээр энэ нөгөө нэг ийм volume-уд байгаа шүү дээ. Dotл энэ volume-ыг дурж байгаа шүү. За ийм байж байгаад ингээ гараа авчдаг гэсэн үг. За энэ маань яаж байгаа гэхээр өмнөх биенээсээ ерөнхийдөө нөгөө эзлэх нь 3-4 дахин за тэгээд нөгөө яг нэг хэд хэдэн шинж байгаа л да. Илүү нөгөө нэг гоё захиалга нөгөө нэг жигд тэгээ нэг гоё томлоогаар байвал хөдөлгөөн дээшээ тренд чинь үргэлжлэнэ гэсэн тохиолдож байгаа гэсэн үг. За spike нэг ингэж одоо нэгсэндээ баталгаажуулт авч болтой юм байна. Эсвэргээрээ хаш дээшээ явж байгаад нэлээд хүчтэй явж байгаад ийм том одоо яг энэ volume дээр одоо энэ жишээлбэл энэ ногоон лаа шиг ийм том витэл гараад ирдэг гэсэн үг. За энэний араас ерөнхийдөө ханш тогтдог баланс үүсдэг. За ингэж баланс үүсэж хагаад ханш нэгсэндээ нөгөө нэг баярс нь гараа селлерс нь орж ирээд энэчнээс одоо нөгөө spike маань ханшийг бариад доошоо явуулж байгаа юм. Хөдөлгөөн бас ажиглагддаг гэсэн үг. Энийг л spike гэж байгаа. Тэгээд чи өөрөө footprint хардаг бол бас нэг ажиглаад үзээрэй. Түрүүний залуу юу асуух гэсэн бэ? Зорим энэ. Та энэ юу хистограм хардаг уу? Хистограм. Time sales-о volume histogram. Dotl-ийн volume-ыг асуугаад тах шиг байна. Энийг үү? Энийг яриад байна уу? Histogram гэдэг нь үгүй нэ volume histogram. Босоо. Тий, мөн тэр Dotl-ыг асуугаад байна гэсэн үг. энийг ярьж байна уу? Босоо volume гэсэн үг шүү дээ. Зөв үү? Тэ энэ гэсэн үг шүү дээ.
Шившээг. Тий, одоо- одоо Instagram өмсдөг юм ч. Энэ юм болоо. Мөн сая. Энэ юм болоо. Тий. Эний нөгөөд Instagram Энийг яриад байна шүү дээ. Энийг яриад байгаа. Өндөр нам болдог волюмыг асуугаад байна тий. Тий. Эсвэл эднэр юм болоо. Аа. Тэгж би зургийн дараа явуулаа. За. Заддаг. Энэ сая нөгөө нэг волюм яаж бас ажиллаж болох вэ гэдгийг нь бас хамтл хэлчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо эдгээр энэ волюмыг яаж ашиглаж болох вэ гэдгийг нь л энэ бас хамт ярьчихж байгаа гэсэн. Value high love Instagram сте. За чи чаа юуг нь явуулчих. Харъя. Чатан дээр харъя төхөө. Энд ч Чатан Instagram. яаж ордог лээ. Тэр дээр Доминик Instagram хэлдэг юм тийм. Аамыг хэлээд байгаа болов. Тоглохаар тэгээд. Хөдөлгөөг удаа тоглох чинь жоохон тийм. Энэ Instagram гэдэг сте. Value high love те. Наад нь бизнес захиалганы түүх гэсэн үг шүү дээ. Тэ. Энийг тип өвдөг юу н хосууж хардаг уу гэж нэг юм. Чат руу яаж ордог лээ. дээр байна туулаа. Тэр бабл руу гэсэн байгаа. Шэр юугаа томрол За. За. Окей. баруун дэд болно чинь. Энэ Instagram Instagram. контент. Volume profile-ыг л яриад байгаа юм шүү. Тий, volume profile юм Тий, шүү. саяны яриад байгаа зүйл ч тий. Тий. Одоо яг миний ярьж байгаа чинь л энэ шүү дээ. Харин энийг энэ тип өвдөг яаж хослуулдаг вэ гэдэг ч юм уу те. Энэ яриа. Аа. Харин эдгээр За гоё дахиад тайлбарлая зэ. Би зөв дутуу ойлголцсон юм шиг. тэгээд volume хоёр одоо дээр ингээ secondary дээрийн баланс үүсэх доороос энэ баланс үүсэх тэнгууд нэг нь secondary ч юм уу нөгөөх нь яг бок нь байлаа шүү дээ саяны. Аха. Тэнгууд тэр хоёроо одоо аль илүү хугацаа зарцуулсан дээр нь тип өвөө юу н харуул зохимжтой байна гэж би бас бодоод ижлээ. Яг ярьж байгаа чинь. Тэгээд энэ ах яаж хослуулд юм болоо гэж тэрийг арай гойсон. Одоо минийхэр бол одоо юм баггүй. За энд нэг эзлэхэн одоо Walmart одоо энд нэг гоё ордер ороод ирлээ шүү дээ. Нэг баланс үүсгээд байна тий. Баланс үүсгээд байвал нэгсэндээ би баярлалаа гэсэн үг. Окей. За энэ миний арилжаанд орох хэрэгсэл мөн байна. За тэгин гутал TPU чартыг харна шүү дээ тий. Яг одоо нэг гаргаад байгаа гутал одоо энэ маань нөгөө нэг ингээд үсгэн нэмэгдээд нэг ийм юм ингээд бочлоо шүү дээ. Нэг баланс хэсэг. Окей. Энэ цаг хугацаагаар одоо мөн цэнэ батлаад өгчөж байгаа гэсэн. За энэ мэдээж энэ дээр чинь нэг POC гэж юм байгаа даа тий. За POC яг одоо хэрхэн яаж ажиллаж байгаа гэдгийг нь болохоор хас гараад мэдээж энэ чинь rejection авах юм бол тий. Энд чинь хурцрээ дахиад ингээд rejection аваад дэше явах нь би дагаа орчдөг гэсэн үг. За одоо нөгөө нэг volume portfolio TPU chart яаж гарч байгаа вэ гэхээр гол нь энэ миний эзлэхүүнийг маань энэ TPU chart маань батлаад өгчөж байна. Энд нэгсэндээ илүү их цаг хугацааг зарцуулж байгаа нь одоо энэ батлаад өгчөж байгаа учраас одоо энэ TPU chart volume profile чинь ерөнхийдөө туслах үүрэгтэй байж байгаа гэсэн үг байхгүй. Энэ цаг хугацааг энэ зааж өгж байгаа зүйл дээр volume profile зүгээр эзлэхүүнийг нь харуулж байгаа гэсэн үг байхгүй. За энэ тэгвэл батлаад өгчлөө. За одоо нөгөө нэг ханш доошоо гараад явж чадахгүй байгаа тань тий. Ханш энийг шудраг үнцэн гэж үзэхгүй байгаа учраас буцаж орж ирээд баланст орж ирээд байна. Тийм учраас дахиад хүлээн. За тэгэх юм бол би одоо нөгөө нэг value одоо энэ балансынхаа value арай high low дээрээс харилцаагаа би хийж болох гэдэг нь шүү дээ. За дахиад ханш хоёр дахь хамаагүй гараад явлаа буцаад ороод ирнэ. Гарч яваад буцаад орж ирэх тусмаа надад энэтэй бүр ингээд энэ ханшиг доошоо биш дээшээ гэдгийг нь илүү баталж өгöd байна гэдэг үүднээсээ би ингээд шууд энэ хавьяас нь value high low дээрсэн жижиг stop loss-той buy sell-д ордог гэсэн үг байхгүй юу? Би ч ингэж нөхөн дээд мөнгөөр ярьдээ шүү. Хүн амт загнаж гэнэ гэж битгий бодорой. Зүгээр. Instagram байна сайн. Нэрийг одоо орж харлаа. Instagram гэж байна. Тэгээ хүн болгол нэрлэлсэн байт юм уу? Тийш хэлээ гэж бодлоо шүү дээ. Time sales мэс том момыг хардаг байсан байсан. Тий. Тэгэхээр TPU баг тэр саяны Instagram баг нэг хэрэггүй л юм шиг санагдаж тий. Одоо хэрвээ чи ингээд ажиглаад ирэх юм бол Instagram-ыг ашигладаг байхгүй юу? TPU.
ашиглахгүй тэгээд Аа. яг нөгөө нэг цуглуулга хийж дуусаа тэгээд бок нь secondary дээр шилжээ тэгэл дом суулгаад яваад өгч юм л да. Аа. Уг нь ийм баггүй. Миний ярьж тайлбарлаад байгаа зүйл auction market theory гэдэг нэг бялуу байгаа шүү дээ, тий. Аа. За нэг 7-8 зүсэмтэй бялуу байлаа гэж чи нэг гэн зүсмийг нь аваад идчихэж байгаа гэсэн үг байхгүй. Цаана 5-6 зүсэм үлдчихэж шүү дээ. А хэрвээ чи энийг гоё ингээд цогц болгочих юм бол илүү нэг арилжааны win rate чинь илүү өндөр болно. Тэгээд бас чартыг гоё арай өөрөөр хардаг болно л гэж яриад байгаа байхгүй. А тэгтээ бас амар footprint дээр бас амар болсон хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн footprint ашиглаад зөвхөн TPU chart ашиглаад зөвхөн DOM ашиглаад амар болсон хүмүүс байдаг л да. Үүсгэж болохгүй. Өөр хамтд нь ашиглуулаа аюу гоё шуул гэж байгаа. Нөө том бүтцээ мэдхгүй тэгээд жижиг юм хараад байсан. Тийм одоо хаашаа яаж хөдөлж байгаа вэ? Одоо нэг арай нэг юутай харна гэсэн үг байхгүй. Илүү одоо нэг энэ лааны чинь цаана юу болж хөдөлж байгаа вэ гэдгийг илүү сайн ойлгож байгаа гэсэн үг байхгүй. Яг зах зээлийн үн яг хаана яг тогтоод ийн гэдгийг хараад байна тий. Тийм үн яг шудраг үн хаана байна? Яг үн цэний өнөөдрийн үн цэний бүс хаана байна гэдгийг тодорхойлоод байна. Тэрийг л хараад байна. Тэгээ ерөн супер дээ. За одоо жишээлбэл энд ингээд ийм баланс үүсчлээ тий. Энийг одоо хааш ингээд дахиад мэдээж баланс үүсч байгаа юм чинь доош явах боломжтой. Буцаад дээш явах ч боломжтой. Тэгэх юм бол энийг доош явж болох уу, дээш явж болох уу гэдгийг чинь бас footprint-ээр харж болно. Тэгвэл дахиад энд баланс үүсчихэд нэгсэндээ энд нөгөө acceptance үүсэж шүү дээ. Дахиад хааш жижигхэн баланс үүсэж байна. Цаг хугацааны хувьд энд байсан цаг хугацаа маань энд шилжээд удаад байна тий. Тэгвэл дахиад энэ чинь баядах шалтгаан гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Дахиад нөгөө цаг хугацаа эзлэгэн хоёр маань энэ дээр яваад байна гэсэн үг байхгүй. Энэ нэг бичлэг тавьсан байсан шүү дээ. Ямар бичлэг юм болоо? Нөгөө нэг гадаад хүн байстэй Fabio Valentino гэдэг. За. Очроо. За. Тэгэнгүүт тэр хүний тэр ашиглаад байгаа платформ нь юу гэдэг платформ байсан бэ? Deep Charts гэдэг үү? Deep Charts гэсэн байсан тий. Ялгаа байхгүй. Тэн дээр харин нэг тэр бөөрөнкөөр нөгөө нэг том ордруудыг тэр бичлэгэн дээр нөгөө нэг ингээд гарч ирээл ингээд юу аа гэм л шүү дээ. Тэрийг би дуурайгаад хийх гэсэн Атастаар ямар ч гэсэн яг тэр платформ шиг гоё гол ах шиг байлээ л дээ. Би чартн дээр хийцэн байгаа шүү дээ. Харсан уу? Тийм байлээ. Одоо жишээлбэл энэ ордер тий өчигдөр энэ ордер дээрээс аягаа гоё өссөн шүү дээ. За энэ ордер дээр ирээд гоё өссөн. Дээрээс нь болохоор нөгөө нэг volume profile эзэлгүй маань болохоор value маань дээш шилжээ хаагдсан тий. Үн цэн маань дээр байсан. Энэ доошоо гарч ирсэн чинь цаг хугацаа удаагүй. Тэгээд дээрээс нь энэ ч харж очроо битэрийг ярьжсэн шүү дээ. Одоо яг бай явж байна. Энэ ч ингэж яаж нэгээд ингээд энэ ордрууд дээр ханш ирээд яг ямар реакшн үзүүлж байгаа гэдгийг одоо нөгөө эзлэхэн volume profile нөгөө цаг хугацаагаар бас харж олдог гэсэн үг байхгүй. Би темплейт юу руу оруулсан байгаа шүү өрөөлөө. Тэрийг нэг оруулаад татаад хараад тахгүй. Тэр хүний бас ашиглаж байгаа юу н тайм фрейм нь болохоор ирэнж ашиглаж хийгээд илээ те. Яг минутын графикэн дээр биш нөгөө ирэнжний юун дээр. Тий, тэр хүний чинь гол яриад байгаа зүйл нь auction market theory буюу одоо энэ туулаа хүүгээ яриад байгаа зүйлийг л яриад байгаа. Угаасаа volume ашиглаж байгаа бол гол суурь нь энэ ихгүй. Тэгээ тэр хүний тэр бичлэгийг үзсэн чинь айгүй гоё л яагаад хэлээ л дээ. Гоё л хийгээд. Value арай high үсэж гин, low үсэж гин гээл те. Тэндээс Тэгэхээр миний хэлж байгаа юм гоё биш байгаа юм биш үү? Тэр хүний чинь яг суурь зүйлийг яг одоо зааж өгöd байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. 90 цаг хаан тогтоод байна. Одоо гоё манайхан баланс гоё ярьдээ. Range. За өчигч юу гэдэг лээ гоё юм яринаас. Бараг зарим нь бараг хэрэггүй хог ухааны юм тий. Яриад байдیں۔ Тий. Accumulation тий. Тий, accumulation. Өөрчлөлөө зөндөх яриад байдаг тий. Тэгээ sideway. Уг нь үндсэн ерөнхийдөө нэр нь бол энэ чинь баланс гэсэн үг байхгүй юу? Үн цэнэ олцсон бүтээгдэхүүн гэсэн үг байхгүй юу?
Ер нь яг томчууд баланс дунд арилжаа идэл гэж заадаг шүү дээ, тий. Тий, хамаг Тий. томчууд баланс. Тэгэнгүүт хүмүүс болохоор нөгөө хөдөлгөөн нь их болохоор импульсийн хөдөлгөөнийг аль болох барих гэж үздэг. Тэгэнгүүт баланс нь болохоор яагаад байгаа юм гэхээр нөгөө нэг газар ханш тогтцсон болвол тэнд яг үндсэн нөгөө нэг value area тий high low дээр ингээд хідэн л бол хідэн удаа ойж болдог тий. Тэрнгээрээ ер нь бол нөгөө томчууд тэр дунд арилжаа их айгу дуртай гэд ер нь бол үзчихсэн. Тий. За энэ байна тий. Энд баланс тогтсон байна тий. Ханш доошоо явж байгаа баланс тогтсон байна. За ханш яаж ямар хөдөлгөөн хийдэг вэ? Би түрүү нэг маркетинг одоо нэг фрактал гэж ярьдэн шүү дээ. Ер нь ингэж хөдөлгөө гэдэг. Ханш доошоо явж байгаад баланс үсгээд дахиж доошоо явж байгаад ханш дуусахтаа юугаар дуусч байна? Нөгөө нэг баланс чинь дуусч шүү дээ тий. Буцаад дээшээ өсөж яваад за дахиад баланс өсөж байна. Энд дээрээс үнцэн маань энэ шилжиж байгаа acceptance гэж ярьдээ. За энд acceptance үүсэж байна тий. За тэгэх юм бол окей энэ acceptance ханшиг энэ балансыг дээшээ шилжиж байгаа. Ханш дахиад дээшээ байх боломжтой юм байна тий. Дахиад зах зээл маань яаж вэ? Дахиад нөгөө нэг балансаа үүсгэж байна энд. За дахиад дээшээ яваад яаж вэ? Дахиад нөгөө балансаа үүсгэж байна. За дахиад яаж вэ? Дахиад балансаа үүсгэж байна. Дахиад буцаад ханш дуусахтаа яаж вэ? Балансаа үүсгээл дуусч. Нэг ийм л нэрсэ цикл байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэл одоо жишээлбэл за би volume provider арилжаа хийх юм бол тэгтээ би энэ хавьд арилжаа одоо энэ өдрүүд хийгээгүй л дээ. Окей за энд ингээд энэ гоё баланс тогтож байгаад энд нэгсэндээ баланс дээшээ шилжиж байгаа, value дээшээ шилжиж байгаа юм байна тий. Тэгэх юм бол би яах юм бай арилжаа л орно гэсэн үг. Тэгэл хүлээж байгаа л өргөн чухал гэсэн зэгүүдтэй харж байгаа л бай арилж байгаа дагаал авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Хитрхи нөгөө заримдаа бас footprint харж байгаа хүмүүс ганц нэг алдаа хийчих гээд байгаа зүйл нь трендинг нэг сүрж орчих гээд байдсан шүү дээ. Тэр чинь арай илүү нэ засаж өгч байгаа. Нэг гоё. Тэр юм болоо. Ер нь сүрж арах дуртай ш хүмүүс. Тийм. Footprint хартал байгаа юм. Сүрж арах баядах гал өсөж явахт нь сэлдэх гээл. Угаасаа яг юм хөдлөөд идэв шүү дээ. За яг одоо энэ ч сонцтой юм шиг харагдаад байна гэж. Тэгэл яхаар өөрийгөө харна шүү дээ. За бусдыгаа харчаа. За. Окей. Арай болоог юм шиг байна гэж хүлээн шүү дээ. Тэгэл хамгийн ихний хүлээдэг зүйл юу вэ гэхээр трендийг дуусч яах уу гэдгийг нэлээд нэгвэрэл харж байгаа гэсэн үг байхгүй. За нөгөө ярьжсэн слайдн дээр ярьжсэн юмнууд нь дуусчихно. Ер нь дуусчлаа дөө. За тэнцээс асуух юмнууд байна уу? Хэдүүлээ юу ачи? Асуух юм байвал бас нэг сайн баталгаажуулчих. Би угаасаа би энэ слайдыг айгу богинохон бэлтцсэн. Тэгснэ богинохон бэлтсэн чи айгу хурдан дуусчихдээ юм байна. Яг ойлгохгүй байгаа юм энэ чинь яг энэ яаж байгаа юм бол энийг сайн тайлбарлаад өгч гэсэн юмнууд байна. Ер нь гайгүй ойлгочлаа дүү. Ер нь тэгээ хүмүүс ашиглаад үзэхээр л асуултууд гарч ирдэг юм да тий. Тий. Яг хараад яачаар за гэд. Тэнгүүд яг ашиглаад үзэнгүүт тэнд чинь нэг болдог юм байна, болохгүй юм байна. Яагаад тэгээд байгаа гэдэг асуултууд бас гарч ирдэг шүү дээ. За өнөөдрийн нэг аягаа гоё оролтон дээр одоо сэл энд нэг баланс үсгээ сэл явсан гэж ярьсан шүү дээ. Энд дээр ерөнхийдөө бас ингээд footprint дээр бас ингээд гоё харагдаж байгаа байхгүй. Өөч. За ингээд харуулчих. За ханш дэшээ явж байгаа баланс үсгээд нэгсэндээ нөгөө excess гэдэг нь чиглэлэг болчихж байгаа гэсэн. За ингийн гутлаа баланс одоо хаашаа сэтрэх нэ гэдгийг footprint дээр давхар баталгаажуулж харж байгаа зүйл маань болохоор энд дэшээ гарсан цаг хугацаа удахгүй байна. Дээрээс нь энэ доторх байсан ерөнхийдөө энэ vol маань sellers их байсан учраас илүү sell талдаа хараад явж байгаа хөдөлгөөн гэсэн үг байхгүй. Сая өөр одоо яг энэ дээрс явсан sell хөдөлгөөнийг ингэж харж байгаа гэсэн. Ингээл балансаа footprint-тэйгээ ингээл одоо нэг auction footprint-тэйгээ хослуулаад явах юм бол илүү гоё. Энд чинь нэг цогц болоод ирэхээр бүр гоё болчихж байгаа гэсэн үг байхгүй. 15 минутаар бүр exhaust бол айгүй нийлүүлэлт орж ирсэн тий. Наа чи яг 6:30-д хийдэг. Типо өөр танаад яаж харав? TPO дээр энэ угаасаа ингээд за тий. Гэхдээ TP бол энийг бол нэг харагдахгүй ш. Зөвхөн TP чинь нэг өдрөөр шууд
тэр чигээр харагдчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ нэг цаг моглоо бас болцдог юм шүү дээ. Болгоно. Одоо энэ Та бол TPO нэг өдрөөр хардаг гэсэн үг тий хажуудаа. тийм энэ угаасаа TPO чи стандарт нэг өдрөөр. Энэ гэхдээ нэг season-ээр гарч ирээд байгаа шиг байна. Одоо энэ дээр жишээлбэл байгаад байна шүү дээ. За энэ одоо season-ээр л явж байгаа шиг байна да. Тийм байх шиг байна. Задлаад харуулчихгүй. Дабл клик хийгээд. Тэр чи юу лээ? Зүгээр шууд дабл Slide. клик хийчих. Шууд За энэ шүү дээ. За одоо энд нөгөө нэг баланс чи энэ байгаа шүү дээ. Энд орж ирээд нэгсэнтэй цаг хугацаа удаад байгаа шүү дээ. Тэгвэл энд маань одоо нөгөө шууд Full print chart-а нөө current гэдгийг асаангууд нөгөө full print chart ингээд давхар юу н харагдаад. За энэ ч баг ингээд тайлбарч байна. ингээд тайлбарчөө. Элдв энзим хийхэд айгүй нөгөөдхөндөө төөрөөд. Би нөө яг full print-ийг яаж уншаад байгаа гэдэг нь харагдаад байхгүй. Footprint нөө. Нөгөө хоёр курсоор чинь зэрэг харагдана шүү дээ. Хоёр темплейт. За. Тэгэнгүүтээ Одоо би түрүүнд сая footprint уншчихлаа шүү дээ. Энэ дотор айгүй селлерүүд байгаад байсан шүү дээ. Баярууд орж ирж байсан. Гэхдээ тэд нэр баяр нь орж ирээд ханшиг дээш явж чадахгүй, энд цаг хугацаа удаж өнгөрөөж чадахгүй те. Буцаад баланс үүсгэж чадахгүй, буцаад орж ирээд байсан шүү дээ. Тэгээ энэ дотор селлерүүд их байсан. Энийг би баланс яагаад гэж үзэж байгаа гэхээр одоо энэ за 1 2 3 4 5 6 7 8 гэхэр чинь ойролцоогоор энд 3 4 цаг баланслсан байгаа байхгүй. secondary focus daily. За тэгээд эн чинь одоо нэгсэндээ нэг миний хардаг баланс болчихж байгаа. Дотор нь sellers их байгаад байгаа юм байна. Балансынхаа value-ээр хайлуун гаргаж ирж хагаад сэлдэнэ гэсэн үг. Би дунд нь бол оролт хийдэггүй шүү. Ер нь value-ээр high low эсвэл энэ үзүүр дээр л орно гэсэн. Nice. Эсвэл бүр ингэ хүлээж хагаад жоохон эргэлзээтэй юм байх юм бол энэ балансаа үүсгээд буцаад гарч ирээд ингээ аачмут нь фейлдүүлээд буцаад дагаа сэлддэг гэсэн. Тэг ингэж л яаж. Тэр яг TPO бол яг Poco яг тэр үнцийг тавина гэдэг тийм арай юу зэрэгжүүл нэмэлт одоо арай бацгаажуулсан авахгаар л яг шил nice юм. Тийм одоо энэ тогч өөрөө энд тогтцоод байна шүү дээ. Энэ тогтоод байна гэдэг чинь энд хамгийн их арилжаа явагдаж байгаа. Энд хамгийн их цаг хугацаа өнгөрөөж байгаа зүйл маань энэ гэсэн үг байхгүй. Хамгийн их арилжааны эзлэхгүй энд байгаа гэсэн үг байхгүй. Тийм бол нөгөө цаг хугацаагаар ингээд харах юм бол энэ чинь хамгийн их цаг хугацаа. Одоо нөгөө absorption гэж ярьдаг цаг хугацаагаар энд absorption үүсээд байна шүү дээ. Тэгэл ерөөдөө за хаашаа явах чинь buyers нэг байна уу, sellers нэг байна уу гэж харчиж байгаа гэсэн. TPO chart-а яаж print-тэй туугаад байна. Код яриад тах шүү. Одоо яг хай нөгөө Poco-тойгоо яад маань л яриад л юм л та. Одоо энэ байгаад шүү. За энэ дээр ингэ харчаад. Одоо та үсгээр нь ингээд тайлбарладаг ч юм уу эсвэл та ямар ч гоё арай сонирхолтой. Үсэг бол айгүй ойлгомжтой. Одоо энэ нэг үсэг байгаа даа шүү дээ. Энэ F гэдэг үсэг чинь 1:30 минут гэсэн үг байхгүй. 30 минутын хугацаанд дотор хааш ерөөсөө нэг энэ хөдөлгөөнийг хийж гэнэ гэсэн үг байхгүй. Нэг дөрвөлж байна. Нэг дөрвөлж чинь те. За тэгвэл энэ чинь цаг хугацаа авах гэдэг байна шүү дээ. Тэгвэл энд яг өнөөдрийн яг энэ болсон процесс донд хамгийн их цаг хугацаа өнгөрүүлсэн нь болохоор энэ байгаад байна шүү дээ те. Энд нөгөө нэг үсэг, нэг R үсэг, S үсэг, T үсэг, U үсэг, V үсэг, W, X гэдэг одоо энд нэгсэндээ цаг хугацааг хангалттай өнгөрцөн байгаа байхгүй. Тэгвэл өнөөдрийн чинь хамгийн шудраг үн цэн fair value чинь тогтож байна гэсэн үг байхгүй. Equilibrium. Тэнгууд тогтоод equilibrium гэдэг нөгөө юугаар вэ? CFT юу ICT-гээр үү? Equilibrium гэх нөгөө шудраг одоо нөгөө юу гэх юм. Equilibrium гэхээр нөгөө 50% гэж хэлдэг шүү дээ тий. T-богийн. Тэгэхээр чи өөр бичлүүлэлт наад одоо үн цэний нөгөө сая асуусан хүн маань харж байна. Энд ерөнхийдөө энэ баланс дотор саяны одоо энэ баланс маань энд явж байгаа гэсэн үг байхгүй юу? За би энэ тоон харагдахгүй байгаа шүү. Яг тэр жижигрүүлсэн учраас. За энэ дотор ерөнхийдөө sellers их байна. Buyers байхгүй байгаа даа тий. Buyers уг нь орж ирсэн ч гэсэн хаш дээшээ контролдож чадахгүй байгаа даа. Тийм учраас би одоо энэ том ордеруудаа дагаад буцаагаад ялгаахгүй сэл огно л гэсэн үг байхгүй. Ингэж л бослуулж байгаа юм гэсэн. За тэгээд өсөлтөө exhaust болоод удаан тэндээ тогтч чадахгүй унаад байна тий. Тий одоо нэгсэндээ
За энд бас уг нь бас ханшиг одоо хүлээн зөвшөөрч чадаагүй учраас ханш буцаад ороод ирчихэж шүү дээ. Сэл явсан ч гэсэн. За тангуутлаа дахиад балансаас дээшээ гараад энд бас ханшиг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас дахиад доош ороод ирчихэж шүү дээ. Тэгээд энд нийтэд ингээд волюмын эзлэгүүнийг ингээд ерөнхийдөө харангуутал энэ дотор чинь селлерс их байгаад байгаа учраас сел талдаа л илүү орж байгаа гэсэн үг байхгүй. Дөрвөн цаг. Та тэгэхээр одоо том цаг маага илүү сайн хардаг хэрэг одоо 4 цаг мааг л ч юм уу. Дээлийн мэйлийг яаж хосуулж хардаг вэ гэх юм. Ийм байна. Одоо 4 цаг магийн темплейдүүд цаана ч юм байна шүү дээ тий. Тэнгүүд л тэр бас гой сонирхолтой санагдаж байна л да. Энэ үү? Кондавер дээр Эднэр контор дээр бид нар за ингэж харчаа дөө. За одоо нөгөө бас л нөгөө нэг волюм маань энэ дээр харагдана гэсэн үг шүү дээ. Яг Instagram. За нөгөөх нь яг орцсон байгаа. За ханш одоо ингээд дэше явж ижээ. За энэс би change хийж байгаагүй одоо ханш дэше явахгүйг яаж мэдчихэд би дараачийн 15 дээрс харж болж байна шүү дээ. Ханш энд байсан value-г энд гаргаад ирж шүү дээ. Тийм утла энд цаг хугацаа удаж чадахгүйгээр буцаад энэ хавьд ороод ирчихэж шүү дээ. Окей, энд ханш хаагдчих юм бол би яах юм? Энэ value-н дэше шилжиж чам чинь би sell арилжаанд орохгүй би дагаж buy арилжаанд орно гэсэн үг байхгүй. За энэс хойш хааш яасан өссөн байна те. За тэгвэл энэ ч дахиад change хийж байгаа хөдөлгөөн энд яг батлагдчихж байна хараа л те. За энэ хааш энд нэгдээд хааш дээшээ гарч ирээд буцаад орохдоо энэ цаг хугацаа өнгөрүүлээд энд болохоор нөгөө нэг value маань энд үсчихэж штэ нөгөө үн цэн маань энд үсчихэж байна те. За тэнгуул энэ дотор нь яасан бэ? Sellers нь их байгаад байна штэ. Ингээ хоёр дахь одоо нэгсэндээ арилжаанд орох юм confirmation болчихж байгаа гэсэн үг байхгүй. За дараачих нь яаж юм? Дахиад батлаад өгчөж шүү дээ, тий. Тэгэл ингээл эдрийг харж байгаа л дагаад орчихно гэсэн. Одоо л эдрийг л нэг харахгүй байгаа. Ерөнхийдөө нэг зүгээр ингээд хартаа харсаар гад байна. Одоо яг нэг ийм хөдөлгөөн байна уу да гэж нэг жоохон гадарлаад байгаа гэсэн юм уу? Жоо удаа харчаар нэг гадралдаг болчтой юм байна. Тэгэл за одоо бид шүү дээ. Одоо ингээ 15 30 иднүүсээ бас 5 харыг одоо нөгөө MP контавер дээр нөгөө ингээ volume file ингээ рейнжүүдээр татж явж явах та энийг одоо юугаар оруулчмаар юм. Step profile гэдэг нөгөө эхнээс 3 дахь 2 дахь нь шүү дээ. Доор settings дээр тэгээд оруулах бас дээр юм байна гэж. Би одоохондоо бол тэгж л хийж байгаа л да. Яаж чарж болно дөө? Гол нь тэр мэдээлэлд аваад гоё чи өөрөө зөв боловсруулах л хамгийн чухал гэсэн үг байхгүй. Дельтан дээр одоо 2 дельта шиг орсон биш. Тэнгүү тэр сигналных юм уу тий? Аль дельтан дээр Instagram одоо босоо Instagram-ийн. За энэ дээр сигнал юм гэж юу? Тий. Юу яа 2 байна. Энэ дээр гэсэн үг үү? Эсвэл энэ доор нэг 2 дельта болон дельта хувь 2 байгаад байгаа юм. Энэ хоёр уу? Тий асуугаад байгаа юм. Энэ хувь нэг яахгүй зүгээр энэ одоо нөгөө нэг энэ чинь 13.5 гэж байгаа. Энэ зүгээр aggressive buyers-ыг илэрхийлж байгаа хувь гэсэн үг байхгүй. Ер нь 15%-аас дээшээ байвал aggressive buyers одоо sellers их байна гэсэн үг. Та 30 мөч болоод ирэх юм бол ерөнхийдөө бүр aggressive нь хитэх болчихж байгаа л гэсэн нэг тийм хувь зааж байгаа гэсэн. Энийг чи яг зүгээр өөрөө судлаад олчих болно гэсэн үг. Энэчээс би нэг амар оновчиж хараад одоо яг одоо тэгж яах гэж нэг харахгүй. Зүгээр одоо гол нь надад тэр цаг хугацааг хаана удаан өнгөрөөж байна. Тэ? Тэнд маань илүү нөгөө volume орж ирж байна уу гэдэг нь л илүү чухал болчихж байгаа гэсэн үг. Тийштэй бордох хэцээд өөр дуршлаас хэлцэхгүй юм асаа асуух хэрэгтэй шүү дээ. Хатаа авах шиг нэ наа. Тэр юу энэ чи нэлээд хартаа юм Тэр асуух юм бол санаа зовхгүйгээр асуугаарай. Би асуухгүй бол би дуусгачих шүү дээ. Тэн дом хараад зүгээр юуны баблаа юм тий. Дом байгаа хөө. Домыг харж чадсан шүү дээ. Тэр доор байгаа темплейт чинь баруун талд байгаа. Энэ үү? Баруун талд доор дом surface тэр чинь юу surface гэж. Surface нөө. Бүгд домыг харж унш чадна уу? Би ч одоо нөгөө нэг фракталыг ч бас сурч ирсэн шүү дээ. Фракталыг ч бас ер нь auction-оор бас ажиллаж болдог байхгүй. Хүмүүс асуугаад одоо фрактал үзчихсэн бол байгаад л та. Ингээд шилжүүлээд ингэж шилжүүлэх чинь full back-ын олох гэж айгүй хэцүү байгаад байдсан шүү дээ.
Тэгэл энэ чинь нөгөө нэг цаг хугацаа аукшнараас олж болдог гэсэн үг байхгүй. Өөр ч одоо зөндөгт ер нь энэ бүхэл арга барилтайгаа тусалж ажиллана дөө. Ер нь зах зээлийн чинь суурь нь яг энэ байгаад байгаа шүү дээ. Auction market theory гэдэг. Дуудлага худалдааны онол гэдэг. Тийм. Дуудлаа сонирхол байвал үн өснө, сонирхол байхгүй бол үн унна тий. Яг л зарчмаараа явагдаад байгаа гэсэн үг. Тийм цаг хугацаа тэнд удаад байна гэдэг нь үн цэнэ олж гин. Удаа болжлоо явж гин гэх юм бол дахиад дараагийнхаа үн цэн рүү явж гин гэл ингээл арчиж болно гэсэн үг байхгүй. Тэгээ волюмо болохоор хүмүүс ингэж нөгөө хідэн цаг дээр татах юм атах ингэж асуугаад айгүй их асуудаг. Ер нь яаж татдаг ингээд. Ер нь бол яаж татчих болно те. 1 минутын балансуудыг хөөж скальптж болно те. За энийг бол том бүр өдрийн чартан дээр ч юм уу те. Том баланс үүсгэж байгаа тэрэн дээр арилж ээж болно. Ер нь бол яг тухайн юу хиймээр нь тэрэндээ тааруулж болно л гэсэн үг. Би бүр ингээд 4 цагийг за бүр 4 цагийг ингэж шарж болдоо шүү дээ. Ингэж 1 минут дээр тавьж байгаа энэ candle plot асааж байгаа. Окей, за энэ 4 цаг юм юу хийж байгаа юм бэ? Ингэж волюмо ингэж татаад ийцээ. За тийм гутал чинь нөгөө үн цэн маань энд гарч ирж байна те. Энэ цаг хугацаа удаад байна гэл ингээд бас ингээд хараа явцаж бас болно гэсэн. Candle plot юунд ашиглаж байгаа гинэ? Яг зөв волюмыг ингэж харж болдсон шүү, баталгаажуулж болдсон шүү. Одоо нөгөө candle plot ингээд асаачж байгаа шүү дээ те. Тэгмэл за энэ яг энэ 4 цаг дотор яг үн цэн хаана байгаа даа те. Хаана цаг хугацааны илүү удаад байгаа гэдгийг ингэж асааж харж болно гэсэн үг байхгүй. За тэгэх юм бол одоо энэ тренд дэш явж ивэл за энэ мэдээж энэ за заримдаа ийм зүйл ажиглагддаг байхгүй. Хаш доошоо яваад ингээ хаагдчихсэн ч гэсэн нөгөө баланс маань энд байгаад идэг. Гэтэл дараа чинь 4 цаг юм нэгдэт ч юм уу. Буцаад энэ value руугаа татагчаад идэг байхгүй. Орчоод идэг гэсэн үг. Үн цэн руугаа татагтаад орчлоо гэсэн үг байхгүй. Тэгээ тэр мөрийн дагаа зарилжаанд орж болно. Бас супер те юм сурчвал эсвэл яг ингээд цагаар нь хавцаж болно. Одоо энэ чинь нэг essential-ыг авахар л харагддаг зүйл байгаад байна шүү дээ. За одоо энэ дээр жишээлбэл хаш дэшээ явж байна шүү дээ. Энэ дээрээс ахуулаад энэ дээрээс ахуулаад ингээ явж байхад нь бол сэл арилжаанд орохгүй. Мэдээж энэ value маань дэшгээ ингэж шилжээд нүүгээд байна шүү дээ. Тэгвэл энийг дагаад баа арилжаанд ороод юм гэсэн. Тэгэл эн чинь CPU chart маань цаг хугацаагаар батлаад өгчөж байгаа. Тэгэл ингээл баа арилжаанд орчих. Гэсэн үг байна. Одоо эдгээр нэгээ 5 минутын дотор харж байгаа value гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө энэ value-г л хараад байна. Үн цэнийг л хайж олоод байна гэсэн үг байхгүй юу? Тэгэл тэргээ дагчиж байгаа гэсэн. За одоо л хаш энэ одоо энд нэгсэндээ цаг хугацааг ингээ удаж чадсангүй шүү дээ. Удаж чадахгүй буцаад ороод ирлээ. За одоо энд юу үүсэх нь илүү чухал гэсэн үг байхгүй юу? Цаг хугацааг энд өнгөрөөж чадчихэв үү? Тэ? Өнгөрөөж чадахгүй буцаа явчих юм бол энд цаг хугацаа маань одоо нэг өнгөрөөгөөд энд балансаа үүсгэж чадчихэв үү? Одоо тэгвэл надад энэ хэрэгтэй байгаад байна шүү дээ. Яг зүгээр би иймэрхүү өөрөө бол болохоор би нэг яг дов хараад арилжчихдаг бас хараад арилжчихдаг учраас доойхон чухал зэг дээр бол хэсэг харж байгаа л арилжаанд орчдөг. Хэрвээ яг auction-ороо харна гэх юм бол надад одоо нэг дахиад нэг жоохон цаг хугацаа хэрэгтэй байгаад байгаа тийм. Энд удаж чадчихэв үү? Ханш доошоо ороод буцаж орж ирээд байна уу? Тийм фейлдэж чадчихэв үү? Хэрвээ ханш доошоо ороод цаг хугацаа өнгөрөөж чадахгүй байгаад их юм бол окей би дээшээ орно. За дахиад энд ханш ингээд удаад энэ чинь удаж чадахгүй буцаад явах юм бол окей дараачийн үн цэнэ ингэж олох гээд доошоо явж байгаа хөдөлгөөн байна гэж хараад дагаад орчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоо ийм хурдан явж байгаа хөдөлгөөн дээр орох амар риски байдаг гэсэн үг байхгүй. Жохор рейнжилж одоо нөгөө балансаа үүсгэснийхэн дараа аль тал руугаа сэтэлчин тэр тал руугаа л орчих юм байна тий. Тэгээд яг заримдаа ингэж бас хэтрхий олон юм харахад нөгөө тоомо харахад төрчгүүд байдаг үе байдаг. Тэгэхээр би ерөнхийдөө довыг арилжаан дээр маш их ашигладаг гэсэн үг.
довтоогоо хослуулад. Миний хувьд бол дов бол нэг газрын зураг болчихдог гэсэн. Тэгээ нөгөө лууч нь юу юм бэ гэхээр нөгөө auction market theory болчихж байгаа. Тэгэл энийг нэтрийгээ ингээд хослуулаад арилждаг гэсэн үг байхгүй. Тийм гутал чи одоо энэ одоо higher high higher low гэдэг ингээд бичсэн байгаа юм аа баталж өгж байгаа юм маань volume цаг хугацаа болчихж байгаа. Тэгэл эдрийн дагав арилжаанд орчиж байгаа гэсэн. Доов нь болохоор яг нөгөө хүмүүсийн хардаг доовтой адилхан. Өөрсдөө. Өөр тий. Волюмтойгоо уялдуулж байна. Тэгээ уялдуулна. Тэрнээс гадна санаас надаас дов сурсан хүмүүс чи хөөх бас ингэж харддаг хүн байд юм уу гэж тэгээд байдгийг өөр болчтой. Минийх болохоор. Тэгээд одоо тэрийг бэрээ ярих юм бол бүр сонжирсан юм болж байгаа. Шууд волюмтойгоо л уялдуулж байна гэсэн үг нь тий. Тий, волюмтойгоо уялдуулж Тэрнээс байгаа. яг үндсэн нөгөө доов хардаг тий. Higher тий. Higher low гэдэг тийм зүйл биш байгаад байна тий. Тий, одоо хүмүүс ч нэг ингээл байдаг шүү дээ. За нэг хальт ярихад. Энд ингээ higher high хийчлээ тий. Надад higher high хийх нь чухал биш, higher low хийх нь чухал байдаг байхгүй. Тэгэхээр би энэ higher high гэж харж байгаа бол би higher low-ыг илүү сайн хүлээдэг гэсэн. Хүлээж байгаа баталж өгөх юм бол ордог гэсэн. Хайл нөгөө volume цаг хугацаагаа хардаг л ордог гэсэн. Тэр нөө довыг нэг дээрээс volume шилжээд нэгийгээ эвдчихвэл эсрэг тал руугаа л харах юм биш үү тий. Volume эвдэхгүй яг чигээ бариад дандаа volume дээрээ байгаадах юм бол тэр чигтээ та хайлаа яг тэгж тогтоогол яваад тийм. Аха тэг нэг гэсэн. Одоо энэ том бол ерөнхийдөө яг ингээд ерөнхий тренд гэсэн үг байхгүй юу? За бүр ингээд томоор нь харж үзээ л та. Андаж чашаач байгаа за. За энэ одоо энэ value-нууд ингээд шилжээ яваад байна шүү дээ. Аха. Энэ чинь тренд байхгүй юу? Трендийг одоо энэ жишээлбэл change гэдэг баланс хийж шүү дээ. За баланс хийлээ. Хайш доошоо явж чадахгүй цаг хугацаа өнгөрч чадахгүй буцаж орж ирээд байна гэдэг маань минийхаар ханс дахиад дээш байгаа байна гэдэг юу л өгөөдөг гэсэн үг байхгүй. Тэгэл аль болох доошлуулж орж ирж байгаа буцаад өмнөх тийм нэг довынхаа хайрлаа юм уу юу гэдэг илүү доошлуулж ордог гэсэн. Тэр дээрээс болохоор нөгөө нэг footprint-ийг харах үедээ харна. Тэгэл орчиж байгаа гэсэн үг. Илүү инкгээд байдаг гэсэн үг байна. За хүмүүс ер нь за бүр анхлан сурж байгаа хүмүүс бол хааш ингээд дээшээ явж ах чинь сэлдэл идэг тий. Сэлдэл идэг. Чи яа сэлдэд байгаа ингээд хааш одоо яг удахгүй ингээд унах чинь гэл ингээд сэлдэл идэг. Тийм утлаараа нэг амар том одоо паникт орох юм уу ингээд юм утлаа дансаа шатаачдаг. Ядаж хэрэг нэг auction market volume бүжээд маа ингээд сурчих юм бол ийм алдаа хийгдсэн нь ер нь багасна гэсэн үг байхгүй. Илүү нөгөө нэг үнцийн хаана энэ тийшгээ одоо нэг тренд хаана энэ тийшгээ орж байгаа учраас магадлалцсан одоо энэ арилжаанд ялах win rate ч өгснө гэсэн үг байхгүй. Одоо маш олон арилжаачдын хийдэг алдаа байгаад байна шүү дээ. Ер нь volume авдаг хүмүүс дээр ч байж идэг те. Өсөд ахт нь унгаах гал үзээд идэг. Унаад ахт нь өсөх гээд үзээд идэг. Тэнд чинь нөгөө нэг яагаад хизээ тэрлүүс сөрөх юм бэ гэдэг нь бас нэг өөр асуудал болоо явчихна. Тий. Бас үзүүр байж орноо орно. Хөдөрөнд харж байгаад. Тэнд ихтэй ганц confirmation олон confirmation нэг дор гарч ирэхээр үзүүр байж ордог зүйл байгаа. Тулах оролцоо ихтэй ер нь session нэрх ч юм уу ямар нэг session-ээр урдгүй эсвэл volume харж байгаа volume дараа надад тийм session юм уу хамаагүй би чинь scalp гэдэг багт чинь өдөрт 30 арилжаа хийждэг байсан шүү дээ. Хамгийн дээд нэг яг өөрийнхөө санаж байгаагаар тоолж байгаагаар нэг 20 арилжаа байдгийг. Тэгэл яг дундчлал хийдэг гэсэн үг. volume хахад ер нь одоо тийм scalp хийх үү ер нь аль алийг хийж болох вэ? Одоо хэрвээ энэ трендийг томоор нь харж чадах юм бол swing хийсэн ч болно шүү. Ер нь яг нөгөө нэг day trade хийхдээ илүү гоё тохиромжтой гэж нэг яриад байдаг юм лээ. Тэгээ энэ юугаар TPO chart юу хараад swing хийж байгаа хүмүүс зөндөө байгаа гэдэг юм уу?
ядаж свинг хийж байгаа хүмүүс одоо яг уналд орж ирэхгүй. Одоо нөгөө энэ өсөө явж ирсэн ханш нь одоо унах уу буцаад өсөх үү гэдгийг ядаж мэдэж болно л гэсэн үг байхгүй. Трендийн нөгөө нэг ихтэл төгсгөлийн бас айгүй гоё олж боддог гэсэн үг байхгүй. Биш тэгээ нөгөө нэг олон скалп байдаг учраас тренд нөгөө арилж байгаа юусаар барьдаг уу гэсэн үг. Уг нь бол амар супер ордог. Гэхдээ нөгөө миний сэтгэл зүй тийм хүмүүс шиг лаг сэтгэл зүйтэй биш. Жижиг стоплостой орж чадж байгаа мөртлөө 60-аас 70 пип төр ихний арилж байгаа хаагаад авчдаг учраас тэгээд 2-3 дахь арилж байгаа тэгээд нэг 100-200 пиптэй хаацдаг учраас. Бүр амар лаг сэтгэл зүйтэй хүмүүс бол юм уу volume profile TPO чартаа харж байгаа бариад байж болно л гэсэн. Одоо энэ бол тренд айгүй гоё явж шүү дээ. Юугаа доога ваалаараа хайлоо гэж бодож байна. Окноос ингэж авч өгд юм уу? Одоо энэ бол зөвхөн шууд ингээд нэг өдөр дээр харцж байгаа учраас тухайн өдрийнхээ value-аараа хайлаа гэж шууд энэчээс харж олж байгаа гэсэн үг байхгүй. Энэ гэсэн үг. Энэ дээрээс ингээд тогтоогоод өнөөдрийн дөөв нь энд бас ингээд тогтцсон байгаа даа шүү дээ. За одоо тэгвэл лөв дээр value-аараа лөв дээр ирээд энд одоо rejection авч байгаа бас нэг юм ажиглагдаад байна шүү дээ. Хааш буцаад одоо энд нэг юм баланс үүсэж байгаа буцаж орж ирээд ингээд байх юм бол энийг харж байгаа л дээшээ орчиж болох нь шүү дээ. Эсвэл энэ чинь балансаа үүсгээд ингээд доошгоо ингээд дээшээ гарч ирсэн ч гэсэн буцаад энэ жижигхэн баланс руу ороод ирэх юм бол доошгоо дагаад орчих болно л гэсэн үг байхгүй. Илүү арилжаач уяатан болчихно л гэсэн үг. Одоо нүн оос тодорхойлох тэгвэл окорн юу н харъя гэсэн. Тэгээд дээрээ доороо гаас юм зүйл. Одоо энэ volume чинь айгүй олон төрлөөр ашиглаж болох байхгүй. За value-аараа high low маань одоо support resistance шиг ажиллаж байна тий. Тэгэх юм бол дахиад нэг юм байгаад байна шүү дээ. За энэ болохоор энэ trend day бай тий. Trend day-г бас харж болж байна. За энэ өдрөөс ахуулаад ерөнхийдөө buy-ыг харж болж байна шүү дээ. Энд байсан value энд шилжээд ороод ирж байна. Энд тогтсож байна. Одоо нэг TPO chart дээр чинь P shape, D shape гэж байгаад байдаг байхгүй тий. Энэ чинээс ерөнхийдөө ингээд P shape хийчихэж байгаа юм байна. Хааш үзэх боломжтой юм байна ч юм ингээд харцж байгаа гэсэн. Тэгэхээр энд батлагдаж өгч байна. Одоо юу юм бэ? Buy арилжаанд орох гэдэг шүү дээ. Buy арилжаанд орохын тулд яах юм? Ханшиг хамгийн доошоо унгаад ирж байгаад дахиад нөгөө нэг жижигхэн одоо яг энэ дээр нэг харагдаж байна да. Миний стат бол яг энэ дээр. Энэ баланс аваад шүү дээ. Энд нэг маш жижигхэн баланс байсан байна. Ийшээ цаг хугацаа ингээд ерөнхийдөө single print батад буцаад орж ирж байгаа зүйл боллоо. Ингээл single print гэдэг TPO chart-ын нэг л өсөг явсныг single print гэдэг байхгүй. Тэгээ энд орж ирж байгаа. Эндээс би Biden. Яагаад гэвэл за дов дэшээ байгаа, value дэшээ байд. Би нүл эндээс тагаа Biden л гэсэн үг байхгүй. Тэчин ийм volume таймер гэдэг. Тэгээ нөөцөө ойлгох нөөц татаад байна шүү дээ. За дахиад тийм ажил хийлээ. тий. Тэгээд одоо за хааш нөгөө high volume-нууд маань яаж ажилтгийг гэхээр за одоо буцаад энд нэг юм баланс өнөөдрийн юм баланс тогтчиход байна шүү дээ. High volume-нууд маань ийшээ орох юм бол удацдаг нэг шинэ хуучин нөгөө үнцэн рүү орчиж байгаа учраас энэ чинь нэг удаж болдог гэсэн үг байхгүй. Хааш энэ чинь одоо нөгөө тогтож болдог. Хэрвээ энэ чинь хитрхийг удах юм бол доошоо энэ явж байгаа хөдөлгөөн чинь дуусаад буцаад дээшээ явах магадлал нь байдаг гэсэн үг байна. Ингээл харж байгаа гэсэн. Биднээс нөгөө магадлал дээр харилцдаг учраас магадлалыг яриад. Нөгөө low volume-нууд маань болохоор одоо ийм энэ арилжааны хамгийн бага хийгдсэн хэсэг байгаад байгаа шүү дээ. Одоо энэ low volume-нууд үүссэн байгаа тийм. Хааш доошоо явах юм бол энэчээс том ордер байвал энэ ч удахгүйгээр шууд ингэ явчих болно. Эсвэл шууд нэвтрээ гараа авчих болно гэсэн үг байхгүй. Тэгэл одоо энэ чинь нэг хідэн нэршил л байгаа гэсэн. Low volume-нууд, high volume-нууд тэр нь болохоор энэ дээр одоо low volume-нууд нь өссөн байна. High volume-нууд гэхээр өмнө нь одоо нэг арай энэ балансын юм уу те өмнөх байсан нэг иймэрхүү volume-тэй хэсэг бас нэг баланс байгаа л гэсэн үг. Тэгээ volume-гүй хэсэг дээр болохоор хааш ирэхээр шууд ингээд явж болдог бол гэдгийг хэлдэг байгаа байхгүй.
Volume test дээр ирэхээр хаш гацаж болдог цаг хугацааны хэмжээний удирддаг л гэсэн үг л дээ. Яг нэг тодорхойлсон левел дээр очингууд нь юугаар харах юм бэ шүү дээ. Footprint-ийг харах юм байна. Ямар ордууд болж ирсэн. Тэгвэл гоё миний нөгөө нэг одоо үнцэн орох гэдэг оролт маань бүр илүү лаг болно шүү дээ. Тийм байна. Би одоо арай илүү наривчлалтай харах гэдэг шүү дээ. А би чинь тэгээс нөгөө жижиг stop loss-тай арилжаанд авдаг юм. Жижиг stop loss гэжтэй за яхаа нэг 20-30 pip stop loss-тай арилжаанд авдаг юм. Бүр наривчлж харахгүй нэгсэндээ би алдагдлуулах магадлал маань их болоод байна шүү дээ. Тэгээ би нөгөө нэг өөрөө тэгээ жоохон удаан байх гэдэг сонирхолтой. Тэгээд нэг 3 мөр 4 тийм их байцыг үүсгэх сонирхолтой. Аль болох нэг 10-аас дээш байх гэдэг сонирхолтой. Тэгээ stop loss айгу сүүлийн үед айгу жижигтэй байгаа маань гэж анзаараад байгаа тал өгөх. Бас яг нь тал зохицуулаад айгу да. Тэгээд одоо энэ auction market theory сурчих юм бол арилжаагаа барьж болно шүү дээ. Хаана барих уу, хаана хаах уу гэдгийг мэддэг болчихно гэсэн үг байхгүй юу? Гоё хараг. Тийм. Нэг хэсэг би ч нэг зураг хийхээр нэг баядаал, нэг сэлдэл, нэг баахан зураг хийчихдэг гэсэн. Яг тэр шиг л яа. Би ч нөгөө бас даасныхаа арай нэг жоохон өндөр хуваар ордог учраас айл болох ерөнхийдөө олон юм харж байгаа шийдвэр гаргадаг гэсэн үг байхгүй юу? Үдгээр нь хэр арилжаа хүн Одоо багцсан. Одоо багцсан. Нэг хэсэг бол нөгөө scalp хийдэг байх чинь өдөрт бол баг ингээл өдөржингөө сон өдөржингөө арилж ажилладаг гэсэн. Энэ би нэг хэсэг бүр нөгөө арилжааныхаа юуг яах гээд бүх ингээд нэг олд болгоныг чеклээд байгаа юм. Демо рил мэйл ингээд дунд нь зөндөх явж байгаа. Бүгдэн дээр нь ингэж юу хийж үзсэн. Одоо төр зогсчод байгаа. Энэ 12 сарын 9-өөс хойш нэг тэмдэглэлийг гэсэн. Тэгээ тэмдэглэл хийж иж ер нь тэгэл нэг scalp хийх болж байгаа. Юу яаж байгаа илүү сэтгцтэй болж байгаа гэсэн үг тийм. Stop loss тавьж байгаа. Миний одоо тэмдэглэл дээр хамгийн амар юу би одоо тэмдэглэлээ ороод унших юм бол хамгийн сайн зүйл хийсэн дээр нэг хамгийн сайн зүйл хийсэн арилжааг одоо арилжааны хамгийн сайн юу гэсэн одоо юуг сайн хийсэн дээр дандаа stop loss тавьсан гэж байна. Би бүр stop loss-гүй тий арилждаг байсан юм би бододгүй. Одоо л харин stop loss-ыг гамбуу тавьдаг болчиход. Арилжаа болгон дээр л stop loss тавьдаг болчиход. Яг тэр тэгтээ зүг арилжаа биш шүү. Хөөе stop loss-гүй арилждаг юм байна гэдэг ингээд дагаад дураад арилжаа тий. Stop loss-гүй бол тэгээд ямар ч гоё өсгсөн данс тэгээд шаттай юм байлээ тий. Дандаа өөрийнх нь зүг байхгүй тий. Тийм. Лос цаашаа. миний нэг хураад байгаа юм тэгээд өсөж байгаа юм хоёул жоохон төрчлөлттэй байх шүү. Яг жижиг stop loss тавьж чадна амар хол хараа. Жижиг Юу бол байр чинь тэгээд юу юм шүү. Магадлал баг юм шүү. Магадлалын онлоороос. Яг stop loss-ыг том тавиад удаан бас хүлээн гэж тийм ч юм гэж байна. Уусаа жижиг тавиад тэгээд удаан хүлээж чадчихдаг тийм ч гоё яаж үстэй. Уг нь бол Яг чиний орж байгаа арилжаа чинь одоо яг тий шууд орсон цэгээс дээшээ явах уу? Эсвэл байж байгаад явах уу гэдэгт нь л байгаад байгаа байхгүй тий. Заримдаа бол ингээд яг оронгот л авчаад ч юм уу ингээд байж байгаа явчаад байгаа шүү дээ тий. тий ер нь авчаад явчихаар амар урамгүй. Тий тэгээ жоохон нэг яаж ороод байна л гэж үг л тий. Хамгийн ч ер нь явчаад байгаа. Тэгээд stop loss-а томруулт юм эсвэл жоохон хүлээд юм уу? Эсвэл өөр баталгаа хийх юм уу? Сая харин чиний гоё ярьж байгаа нэг харчаад бас нэлийн гоё ойлголт авчлаа. Баярлалаа. За ойлгосон бол болоо дөө. Мэдхгүй юм байл асуучихна уу? Асуумаар юм. Мэдэх юм байл хэлээд өгье. Энэ гайгүй ойлгоцгаасан бах те. Ер нь баг цаг гар нэг юм ал ер нь автаад ярьлаа төө.
Манай жууг нь хаач гэсэн тэгээд тэр нь ярьсны дуусны дараа яг ярьсан дахиад асуудаг шүү дээ. Угаасаа яг нэг яриад шууд ойлгохгүй бах. Тэг жоох Ариж жоо яа тийм шүү. Тийм. Нэлээд сайн давтчихж л ойлгох. Өөр өнцгөр бас сайжруулах гэдэг юм шүү. Угаасаа нөгөө auction market яриг чинь гол зүйл нөгөө цаг хугацаа volume хоёр ч л явчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэл би ч одоо та нарт ярьж байгаа нь өөрөө ойлгохын тулд одоо 6 жилийг зарцуулсан байгаад байна шүү дээ. Тэрийгэл хамгийн энгийн гэсэн өгүүлбэрүүд төр нэг их нуршгүй хүн хамгийн энгийнээр хүн ойлгочоор юм ал хилээд байгаа даа байхгүй. За одоогоо нэг ойлгохтой болсон. Өөр энэ хат матан дээр юм бичсэн байна. За өөр асуултны ч юм алах төө. Өөр асуух юмнууд байна уу хүмүүс? Өөр асуух зүйлүүдээ бол асууж болно. За асуух зүйл байхгүй бол тэгээд өндөрлөх үүдээ ерөнхийдөө. За ерөнхийд нь бол ойлгосон бах те. Яг auction market гэж юу байгаад байгаа. Тэглээ баярлалаа. Энэ нэг юм асуучих уу? Яг зүгээр энэ хариулахгүй ч байсан болно гэдэг байхгүй юу? За Epic Tower ч юм уу footprint харахгүйгээр auction volume profile-тайгаа хараад яавал одоо яах вэ? Магадлал нь бага болчих уу? Яах вэ? Сайн судлал бас болох л баг те. Тэгээд сүлдээ нэг олон удаа хараад ирэхэд тэр чинь бүгдийг харах шаардлагагүй болж шүү дээ. Тэр чинь яг одоо жишээлбэл цаг хугацаа нөгөө TPO chart volume profile хоёрыг чинь мэдээлэл ерөнхийдөө ижлэхэн шах байхгүй. Нэг нь ижлэхэн зааж байгаа, нөгөөх нь цаг хугацаа зааж байгаа тий. Тийм бол чи ижлэхүүнээ олчих юм бол цаг хугацаагаар ер нь өөрөө хараад за энэ ингэж байгаа юм байна, тэгж байгаа юм байна гэдээ хараад ялгч чадмаа л гэсэн юм байхгүй. Зөв. Харин тийм ээ, тэр түрүүний хэлснээр нөгөө би нэг анх яг вебинар эхлэх гэж хахад бичлэг хийж чаддаг гэсэн юм байна. Харин нөгөө хиний очрогийн хэлснээр ингээд яг дахиж би бичлэгээ дахиж үзээд ч юм уу тэгэл яг ингээ өөрөө гартаад оролдоод үзэхээр асуулт зөндөл гарч ирэх байна. Тэгэхээр хол чатаар ч юм уу энэ юун дээр сервер дээр асуултаа биччихэж болно шүү дээ. Болно. За маш их баярлалаа. Амжилт хүсье. Надад отоохон дэвээр асуулт болгоо. Баярлалаа дамжт. За. За баярлалаа. За. Цаг зав гаргаад гоё юм зааж өгч байгаа баярлалаа. За. За өөр хил омын суглах юм алгүй. Ачаач одоо яг ярмаа санагдаад тах яа. За баярлалаа гоё ойлголт өгсөн. За баярлалаа. За зүгээрээ. P-shape, B-shape, D-shape-ийн талаар яриад байгаа юм гинэ. За. Ерөнхийдөө хүн хүний хардаг өнцг нь өөр байгаа шүү. Би болохоор яаж хардаг вэ гэхээр за уг нь одоо яг P-shape, B-shape-ийн нөгөө профайл дээр ингэж харагддаг гэсэн. За ингээд энэ хэсэгт ингээд баланс value тогтчих юм бол доошоо гэдэг. За энэ болохоор нөгөө доошоо трендийг юм хэлтгэж байгаа. D-shape нь болохоор балансыг хэлтгэж байгаа. P-shape нь болохоор дээш хөдөлгөөнийг ингээд хэлтгэж байгаа юм байна байхгүй. За ерөнхийдөө ийм нарийнхан байгаа нь болохоор өнөөдөр трендтэй өдөр байна гэж ингэж хардаг нэг юм байдаг юу зүйлээд байхгүй. За энийг чинь би нэг хэсэг ашиглаад арилжаанд орох гэж үзсэн. Яг ямар үед ажиллаад ямар үед ажиллахгүй байгаад байсан бэ гэхээр одоо жишээлбэл энэ ханш дээш явж байгаа мөртлөрөө B-shape байгаад байна шүү дээ. Тэгээ ингэсэн байгаад. Энэ ерөнхийдөө яг энэ value руугаа ч юм орж иж хаагдчих чадаагүй 50%-аас ингэж доош орж иж хаагдчих чадаагүй. Цагаад ерөнхийдөө энэ B-shape чинь шалгуудлаа болчиход байгаа байхгүй. Яг ямар үед илүү хүчнтэй байгаад байгаа вэ гэхээр хаш ингэж одоо доошоо явж байгаа ч юм уу тий. Хаш ингэж таагчих юм бол дараачих нь хөдөлгөөн илүү доошоо явах магадлал нь өндөр болчиход байгаа. D-shape нь ерөөхдөө балансыг хэлж байгаа. За өнөөдөр ингээд D-shape болоод ийм жижигхэн баланс D болоод дуусчих юм бол маргааш энэ баланс D одоо нэгсэндээ дахиад үргэлжлүүлэх боломж өндрөө гэж хардаг гэсэн үг байхгүй.
Энэ нарийнх нь болохоор анхнаасаа хааш ингээл дээшээ ингээл яваад энэ volume нь одоо нэгсэндээ нэг газараа бөөгнөрч чадахгүй байгаадах юм бол үгүй энэ нөгөө трендтэй өдөр байна тий. Аль болох яах юм? Трендтэй өдрөл трендэд дагаад арилжаанд орчин шүү дээ. Ингэж хардаг гэсэн. Тэгмээ амар яг одоо яг ингэж чинь даа. Яг одоо яг тэгэх чинь гэж нэг амар харахгүй л гэсэн. Яг нэг бүтцийг хараад авчиж байгаа гэсэн. Ойлгосон бол асуусан. Одоо энэ минь бол одоо нөгөө B shape байж болж шүү дээ. Яг одоо нөгөө нэг үндсэн ярьж байгаа. Дахиад ханш маань хаагдахтаа болохоор энд хавьд ингээ хаагдчихж байгаа. Доошоо явж ингээд орж ирээд хаагдчих юм бол эн чинь юм P shape байсан ч гэсэн нөгөө volume нь энэ дээрээ цугларсан ч гэсэн бусад ханш ингээ доошоо явах магадaltaй байгаа гэдэг байхгүй. Ингээд ингэж гоё хаагдаад байх юм бол одоо энэ л бас уг нь P shape болцсон байгаа тийм шүү дээ. Гэтэ энэ чинь нэг үн цэний хадгалж чадаагүй доошоо яваад хаагдчихсан. Ийм байгаад бол жоохон худлаа. Ингэж ашигладаг гэсэн үг дээ. Миний хувьд. Тэгээд ер нь бас янз бүрээр ашигладаг хүмүүс байгаа хөө. Одоо нөгөө нарийнхан трендтэй гэдэг нь одоо энд явж шүү дээ. Тэгэхэд энэ өдрийг трендтэй байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг трендтэйг нь яаж мэдээд байгаа гэхээр энэ тухайн volume маань болохоор энэ нэг газар бөөгнөрч чадахгүй дээшээ доошоо ингээ явсан ийм байгаад байгаа тийм шүү дээ. Одоо нөгөө volume-уудаа ингээл цугларч чадахгүй яваад байл энэ трендтэй өдөр байгаад байгаа юм байна. Трендтэй өдөр яах юм гээл ер нь дагаал сэл тэр нөгөө ер нь сэл арилжаа баа арилжаа л байна гэсэн. За low volume node imbalance үүссэн хэсгийг хилээд байна уу гин. За буцаад заавал rebalance хийж харагдаад байгаа гинэ. Rebalance нь юу гэсэн үг вэ? Low volume node үүсэж байгаа шүү дээ тий. Аха. За price discovery. За тэгэнгүүт тэндээс low volume node буюу imbalance үүсэж байгаа тий. За тэгэнгүүт буцаагаад rebalance хийж ер нь бол нөхөж харагдаад байгаа гэж байна. За тэрэн дээр л ер нь тэгээд байна уу? Ер нь тэгдэг үү? Footprint дээр stacked imbalance-ыг хальт ярьчих уу? За ярь. За нөгөө нэг low volume node гэдэг маань нөгөө хаш очиж шууд тэнцэн эсвэл нефт гарна эсвэл тэнцэн rejection болоод бариад байгаа гэдэг хөдөлгөөн маань. За хаш одоо жишээлбэл ингэж доошоо явж хагаад энд одоо imbalance байхгүй байна. Тэг ярих гэхээр байхгүй болчих юм. Яг нь low volume нүүдийг л асуугаад тах шиг байна. Тий, low volume нүүд чинь одоо ингээд ийм зүйл гэсэн үг шүү. За. Би сандраг багт маус маа сандарчтай юм багтаа. За одоо энд ингээд нэг том сел доошоо явж байгаа сел хөдөлгөөн байгаа. Тэгээд гутал одоо нөгөө имбаланс болж байгаа нэг хэсэг нэг газар байгаа гэсэн үг байхгүй. 3 дараалсан ч юм уу 4 дараалсан. Ханш тэрэн дээр ирээд нэг шинэ тэнцэнс юу яагаад одоо энэ ханшийг барьж болно. Эсвэл дээшээ ч юм уу доошоо ч юм уу шууд тэнцэнс цөмлөө явчих тэр чигээр явчихдаг л гэсэн үг байхгүй. Баланс үсээгөө нэг шинэ нэг талын захиалга ихтерхий давмгаалцсан байгаа гэсэн хэсэг гэсэн үг байхгүй. Одоо энэ доошоо хүчтэй ханш явж байгаа бол энэ маш их том одоо сэлрүүд одоо дараалал орж ирсэн байх юм бол энэ дээрээс ханш очоод rejection аваад маш хурдтайгаар буцаад доошоо явж болно. Эсвэл зүгээр шууд энийг тоохгүйгээр дэшээ дараагийнхаа дахиад дараагийнхаа зүйл рүү явна л гэсэн үг байхгүй. Баланс ч юм уу. Та энэ балансд 100 тэмдэлтэй 15 дээр ингээд энэ баланс болгож байгаа харагдсан юм уу тий? Хамаагүй ч зүгээр хараад одоо яг энэ stacked imbalance дээр хурж ирж байна уу ирж ирэх гэнэ үү. Надаас тэгтээ нэг stacked imbalance гэхээс илүү гой том ордер дээр ирээд ч юм уу эсвэл том нөгөө value-ээр high low дээр ч юм уу энэ pocket дээр ирэх юм бол илүү би ордердаа шүүж эхэлдэг гэсэн үг байхгүй. Энэчнээс одоо хааш одоо энэ pocket дээр ирлээ гэхэд чинь хааш одоо доошоо явах гэдэг нь дээшээ явах гэдэг нь энэчнээс хардаг гэсэн үг байхгүй. Тэгэл дагаж ажиллаж байгаа болдог. Одоо жишээлбэл за энд жишээлбэл зөвхөн баяр саваад байна шүү дээ.
энэ ч одоо нөгөө нэг левел юмуд ч юм баггүй. Хааш энэ дээр ирэх юм бол ингээд маш хурдтай дэше явж болно. Эсвэл зүгээр шууд нэвтлээ гасч болно л гэж. Ийм хоёр вариант л байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ нөгөө нэг бүгдээр нэг магадлал дээр ярьж байгаа учраас барьж болно, барихгүй байж болно гэдэг юм бас ярьж байгаа шүү дээ. Момент адил. Тийм. Ийм зүйл болдог шүү л гэж хэлж байгаа гэсэн үг байхгүй. 15 минут 5 минут 1 минут би бүгднийг нэм баланс би байгаа та. Бас аль нь арай ижил юм байна. Тэгээд заримдаа барихгүй заримдаа бариад байгаа шүү дээ тий. Тэгээ яг нөгөө дөнгөж шинэлэг нэг тэдгийн сар маань болж байгаа болохоор яг тэгээ бүгдийн тэмдэглэл явуулж байгаа. Яанд тогтондоо тэгээд яг 15 таны нийт юм баланс яах вэ? 15 бас гэж бодохгүй. Зүгээр 15 дээр нь арай илүү харагдах ах гэдээ яасан чинь сая юу маань бассангүй. Яа баярлаа. Өөр асуух юм байна уу? Ингээд нэг тайлбарцаа зүгээр юм асуугаад ярилцаад явал энэ зүгээр юм биш. Та 1 минут дээр хавтаа тэгэхээр энийг баланс гэж авч үлдэх үү? Энэ үү? Тэ. Биш одоо бүхэлд нь одоо доороос орчихсон хөдөлгөөн Одоо энэ үү? Тэ, надад гэж. Энэ доошоо явж байгаа энэ баланс хөдөлгөөн баад шүү дээ. Одоо энэ баланс явуулаад буцаад энэ баланс яваад орж ирдэ шүү дээ. Тэгэхээр энэ бол арай баланс гэж харахгүй гэсэн. Хаа үедээ бол одоо нэг ядаж нэг энэ шиг иймэрхүү нэг цаг хугацаа зарцуулсан байвал окей энэ баланс байна даа гэж харах гэдэг энийг нэг баланс гэж харах гэдэг байгаа гэсэн үг байхгүй. Цаг хугацаагаа л илүү уйна гэсэн үг эдрэг. За имбаланс жах боломжтой. Балансын цаг хугацааг ойролцоогоор тэдэн минут гэх юм уу тэдэн юм уу гэсэн юм байх уу? Энийг бол илүү төлхөө магадaltaй одоо цаг гэж байх уу? Ерөнхийдөө миний судалснаар бол нэг цаг хугацаас дээшээ байх юм бол тэр хүчтэй баланс гэж л үздэг юм байлээ л дээ. Тэгж. Тэгэл цаг хугацаас дээш хийдэд энэ 4 цаг 5 цаг ч юм уу тий. Бүр хүчтэй болж байна. Тэнд үн цэнэ бүр улам хүчтэй олоод байна л гэсэн үг шүү дээ. Энд одоо хэдэн цаг зарцуулсан. Энэ жишээлбэл нэг 2 цаг зарцуулсан байгаад шүү дээ. За баярлалаа. Ер нь тэгээд яг энийг ингээд судлаад сураад ирэхээр сүултээ угаасаа энэ нэг баланс болоод энэ буцаа цаг хугацаа одоо нэг удаж чадахгүй байгаад байна. Ингэж чадахгүй байгаа. Одоо энэ хааш ийшээ явах гэж байгаа юм байна гэж бүр ингээд сүултээ нүдэнд чинь харагддаг болдог байхгүй юу? За өөр За өөр асуултууд одоохондоо алгатуу. Ер нь ойлгоцсон бах тий. Яг юу яриад байгааг юм. За баярлалаа.